자. За сайн байцгаана уу? Өнөөдрийн мэндийг хүргье. Оройн хүргэе. За сайн байцгаана уу? Өнөөдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн Бурхны үгийг хүсэмжлэхгүй группийн маань ээлжид ярилцлага одоо 6 дахь ярилцлага маань эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээ өнөөдөр бид нэр зочидтойгоо хамтдаа студид цугласан байна. За өнөөдрийн сэдэв маань болохоор одоо салалт ба гэр бүл тийм ээ одоо энэ сэдвийн дагуу бид бас ярилцах болно. Тэгээд энэхүү сэдвийн дагуу хамтдаа ярилцахаар хэд хэдэн зочид бас ирсэн байгаа. Тэгээд зочдыг бас та бүхэндээ бас танилцуулах таатай байна. За тэгээ хамгийн ихний зочин та өөрийгөө танилцуулах уу гэж хүсэж байна. Манай студид бас Жаргалан Тачагаах манаас ирсэн байна. За Жагаах манаас өөрийгөө бас танилцуулах уу юу? Таны яриа сонсогдож байна. Та микрофоноо жоохон сайн залгах уу. За тэр хоорондоор төгсөө өөрийгөө танилцуулж явах уу. За микийг наацсан байгаа шүү. За юу мик нээч. За намайг Төгс Жаргал гэдэг. Тэгээд одоогоор Библийн сургуулийн төгсөх курст суралцж байна. Тэгээд чуулганд бол өөрчлөлт буйн тухай чуулганд одоогоор ахлагчаар ахлаад үйлчлээд явж байгаа юм байна. Эхнэр нэг хоёр хүүхдийн одоо нэг охин маань одохгүй 5 сар төрн 3 настай нэг хүүтэй тэгээд гэр бүл байна. За баярлалаа өөрийгөө танилцуулсанд. За Жаргалан тахын микрофон болж гинөө? Сонсогдож гинөө? За бидний яриа сонсогдож гинөө танд? Сонсогдох шиг байна да. Өөрийнх нь мик бол харин тий өөрийнх нь мик бол болоод ах шиг байх юм. За явцын дунд Жагаах өөрийгөө танилцуулах баха. За сэргэлэн маань өнөөдрийн сэдвтэй холбоотой мэдээллүүдийг бас сонсогчд үзэж байгаа хүмүүст бас хүргэх үү. Бас ягаад энэ сэдвээр ярилцах болсон гэд ерөнхий одоо орчлыг тавьж өгнө. За манайхан орой мэнд хүргэе. Ээлжид теологийн болонгийн маань ярилцлага эхэлж байна. За энэ оройны ярилцлагын сэдвээ танилцуулж тий. За гэр бүл салах дээр тулах хүнд нөхцөл байдлыг хэрхэн даван туулах вэ? Дахин гэрлэлтийн талаарх үзэл бодол гэсэн сэдвээр өнөөдрийн лайв маань явж байна. Тэгээд бас мэргэжлийн одоо сэтгэл зүйч хүнийг бид нэр бас урьсан байгаа. За манай Жаргалан тахын маань бас техникийн асуудал болж байгаа шиг байна. Удахгүй техник янзлах баха гэж бас найдаж байна. Та нар маань бас техник бүрэн бүтэн байхын талаар залбирч өгөөсэй гэж хүсэж байна. За гэр бүл салах дээр тулах хүнд нөхцөл байдал гэж. За сэдвээ ямар ч байсан өрөөд зоогоод танилцуулаад ихэд явуул зүгээр юм болов гэж бодож байна л да. За өнөөдөр би нэхэн судалгаа янз бүрийн зүйлүүд харлаа л да. За сүүлийн 10 жилийн байдлаар одоо манай статистик тоон үзүүлэлтээр гэр бүл салалт маань улам илүү өксөж дээшээ өкссөн байдалтай явж байгаа юм байна. За 2014, 15, 16, 17, 18 онуудад за нийт гэрлэлт одоо 20 орчим мянга. За 17 мянгаас одоо шилжиж байна. За одоо сонсогч Жаргалан тахаа. Байна уу? Жаргалан тах. За үргэлжлүүлье. За тэгээд 20 мянган гэр бүл гэрлэлтэд бүртгүүлснээс за
4-өөс 6,000 хооронд гэр бүл салалттай байна гэсэн ерөнхийдөө ийм тооцоо надад байна. Тэгээ бас олж авсан байна. За тэгэхээр зэрэг гэр бүл салалт гэдэг зүйл бол одоо сүүлийн 10 жилийн байдлаар маш эрчимтэй өсөж байгаа. Тасалтгүй өсөж байгаа гэсэн 13 оноос хойш. За салж байгаа эмэгтэйчүүдийн 90 орчим хувь нь өрх толгойлж үлддэг гэж байна. За манад 69 мянган эмэгтэй, 18 мянган эрэгтэй өрх толгойлж хүүхдээ ганцаараа асран хамгаалж байна гэсэн одоо ийм судалгаа байна. За тэгэхээр үргэлжлүүлээд одоо өнөөдөр бас манай төгс жаргал маань бидний ярилцлаганд бас өргөдөж орж байгаа. За тэгээд төгсөөгийн маань дипломын сэдв болохоор юу лээ? Төгсөө маань тийм гэр бүл салалтанд одоо өнөө үед те тулгарч байгаа гэр бүл салалтын одоо тэр хүчин зүйлсүүдийг Библийн одоо суурь үнний дагуу даван гарах арга замуудыг ер нь бол тодорхойлох зорилготой ийм дипломын сэдв бичиж байна тий. За тэгэхээр зэрэг ийм асуултаар эхлүүл бас зүгээр юм болоо гэж бодож байна л да. Гэр бүл салах дээр тулж байгаа үндсэн хідэн шалтгаанууд нь яг ямар шалтгаан байд юм бол төгсөө за тэгээд жаргалан дах маань болж ивэл бас хариулах байх. За тэгэхээр төгсөөс эхэлж байна. Ямар шалтгаан байна? За яг хоо ерөөдөө яг нэг тоочны хэдэн биш нэлээд олон шалтгаанууд байна. Нөлөөлж байгаа хүчин зүйлсүүд бол яг өнөөгийн байдлаа бол яг хоо тэр нэг нөлөөлж байгаа хүчин зүйлсүүдийн хуваар илэрхийлсэн байдаг билээ. Гэхдээ би тэрийг яг нэг бичгийн ажил дээр бол бичсэн байгаа. Одоосоо санахгүй. Айгүй олон шалтгаанууд байгаа. Дөрөвдүгээр гэр бүлээс одоо гадуурх бэлгээ харилцаа. Тэгээд нөгөө нэг эхнэр нөхөр хоёрын одоо таарамжгүй байдал, бие биенийг үл ойлгох байдал. Тэгээд нөгөө нэг суур хүмүүжил болно тий одоо гэр бүл одоо болохоос өмнө гэр бүл төлөвлөгөөгөөс болж одоо нөгөө бие гэр бүл доторх эхнэр нөхрийн бие биенийхээ нөгөө нэг үүрэг хариуцлагыг мэдэхгүй гэх мэтчлэн. За тэгээ мөнгө санхүү, за тэгээд бусад нийгмээс нөлөөлж байгаа хүчин зүйлсүүд бас хадмын талынхаа найз нөхөд гэх мэтчлэн ингээд маш олон зүйлсүүд ер нь бол яригддаг юм байлээ. Гэр бүл салтанд нөлөөлж байгаа. Гэхдээ яг хоо эдгээр нь яг нөлөөлж байгаа хүчин зүйлсүүдээс хамгийн нөгөө нэг гэр бүл салахад яг нөгөө нэг одоо хүргээд байгаа зүйл бол ер нь хөндөөрлөө гэж айгүй олон хүмүүс үздэг юм байлээ. Хөндөрл явагдаж хэлснээр яадаг вэ хэрэг хөндөрл нь аажиндаа даймжирсаа гэр бүл салтанд хүргэдэг гэж. Хөндөрл нь юунаас эхэлдэг вэ гэхээр нөгөө нэг хоёр хос эрэгтэй эмэгтэй хоёроос яадаг вэ гэхээр бие биенийхээ нөгөө нэг өөр ялгаатай нөхцөл байдлыг өөр ялгаатай одоо тэр байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдлаас ингээд одоо баг зэргийн маргаа үсээд тэгээд аажиндаа энэ нөгөө нэг асуудлаа дор нь баг дээр шийдэж явахгүй байгаа явсаар гадаа энэ дамжираад хөндөрл үүсдэг гэсэн юм хөө зүйлс. Энэ зүйлс бол яригддаг юм байлээ. За зөвхөө. За тэгээд яг энэ хөө гэр бүл яагаад салах болж байгаа шалтгааны тухай ярихаас өмнө бас энэ гэр бүл гэж юу вэ гэдгийг маш тодорхойлж бас тавих хэрэгтэй болоо гэж бодож байна. Тэгээ гэр бүл гэж юу вэ? Гэр бүлийг одоо Библиэлд гэр бүлийг юу гэж тодорхойлсон байдаг вэ гэдэг талаар бас ярилцах хэрэгтэй байна. За тэгээд жаргалан дах бидний яриг сонсож байна уу? За тэгвэл жаргалан дах маань одоо өөрийгөө танилцуулаад бас гэр бүл Библиэлд яг энэ гэр бүлийн талаар юу гэж хэлдэг юм бэ? Ямар тодорхойлт өгдөг вэ гэдэг талаар та бас хэлж өгөхгүй юу? За намайг Матео Огтор жаргалт гэдэг. За 56 настай. За сүүлийн 16 жил яг энэ гэр бүл хувь хүний хөгжил талаар судлаад явж байна. За ер нь бол Библиэлд болохоор гэр бүл гэдэг бол нэг бие л гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Эхний нөхөр хоёр нэг бие болоод эцэг эхээсээ тусдаа амьдрнаа гэж хэлсэн байгаа. За эхлэл номон дээр хэлсэн байна. За цаашаагаа харах юм бол бид нар Коринт номон дээр, за Эфес номон дээр, Петр номон дээр бол эхний нөхөр хоёрын харилцааны тухай ярьсан байгаа. Эхний нөхөр хоёр бол мэдээж одоо бидний одоо хэлдэгчлэн эхлээд бурхан эр хүнийг бүтээсэн, дараад нь туслагч буюу эмэгтэй хүнийг бүтээсэн. Тэгэхээр энэ эрэгтэй эмэгтэй буюу эхний нөхөр хоёрын үүрэг ойл гэдэг бол бас тусдаа байгаа. Гэхдээ бурхан ихтэй нэг бие гэж хэлсэн учраас нэг бие дотор орж амьдрын бие биенийг одоо
яг уусаж амьдрна гэдэг бол айгүй хариуцлагатай чухал зүйл байгаа даа. Тийм учраас Библиэлд хоёр ч газар Эфес номон дээр ч гэсэн Петр номон дээр ч гэсэн эхлээд эхнэрүүдээ нөхрийгөө хүндлээрэй гэж эхлэдэг байгаа байхгүй юу. Тэр хүн төрлөختний одоо эрх эмэгтэй хүмүүсийн хийж чадахгүй нэг зүйлийг л бурхан онцгойдоо хэлээд байгаа гэж би анзаардаг. За нөгөө дараад нь болохоор эрчүүдээ эхнэрийгээ хайрлаарай гэж хэлээд байгаа. Тэгэхээр дараад нь эхнэрийгээ дараад нь эхнэрийгээ хайрлаарай гэж хэлээд байгаа нь бас эрчүүд зориулаад онцгой хэлж байгаа. Онцгой хэлэхдээ бүр юу гэж хэлсэн байна вэ гэхээр Христ чуулганы төлөө амиа одоо өгсөний адил одоо та нар эхнэрийгээ хайрлаарай гэсэн маш одоо хариуцлагатай бүр амь настай холбоотой маш чухал зүйлийг бас хэлээд байгаа. Ер нь бол хүн төрлөختөн буюу эрэгтэй эмэгтэй хүнд зориулсан бурхны өөрийнх нь зааварчилгаа арга стад бүр онцгой тушаал байгаа л гэж хараад байна л да. Тэгэхээр гэр бүл гэдэг бол ерөөсөө харилцан бивнийг ойлгож одоо бивэн рүү уусаж амьдрах энэ одоо процесс нөхцөл байдлыг л Библиэлд маш онцгой хэлсэн байна гэж хараад байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр гэр бүл гэдэг бол мэдээж эрэгтэй хүн харваас шал өөр, эмэгтэй хүн харваас шал өөр шүү дээ. Ер нь бол тэгээ миний зүгээр хувьд нэг тодорхойлдог бас нэг хамгийн энгийн жишээ бол одоо цоож төлхөр хоёрд гэж ярих дуртай да. Магадгүй нөхөр нь төлхөр байлаа гэж эхнэр нь цоож байдаг ч юм уу, эсвэл эхнэр нь нөхөр нь цоож байлаа гэхэд эхнэр нь төлхөр ч юм уу те. Гэхдээ энэ хоёр чинь аль нэгэнгүүгээр хязгаарч оршин тохнох боломжгүй байхгүй. Үүрэг нь гүйцэтгэхгүй тийм ээ. Бид нар ингээд хаалгандаа ингээд төлхөөрөө дүүжилчихэд хаалгаа цоожилцсан гэдээ явдггүй шүү дээ тий. Эсвэл одоо хаалганы цоож онгорхоо байгаад би цоожилцсан гэдээ явдггүй шүү дээ. Тэгэхээр заавал нэгнтэйгээ байж энэ одоо утга учир нь одоо нэг бол онгойлгодог, нэг бол тайлдаг. Тэгэхээр амьдрал бол гэр бүл гэдэг бол өөр гэсэн үүрэг хариуцлагатай, өөр гэсэн одоо орон зайтай, өөр гэсэн одоо дүр төрхтэй ийм л одоо зүйлийг бурхан бүтээсэн байна гэдгийг л одоо бас онцгой хэлмээр байна л да. Тэгэхээр Эхлэл номдоор маш онцгой хэлсэн шүү дээ. Эр хүнээс одоо хамгийн анхны одоо Адамын бичсэн шүлэг гэдэг байгаа шүү дээ, тийм ээ? Бас тэгж ярьдаг шүү дээ. Махнаас минь салсан мах, яснаас минь одоо гаргасан яс, тийм ээ? Тэгээд чамайг одоо би эмэгтэй хүн гэж нэрлэе гэдэг одоо дэлхий дээр хамгийн анхны яруу найраг тэнтэс ихсэн л гэж бас ярьдаг шүү дээ, тийм ээ? Тэгэхээр энэ бол яг одоо эр хүнээс бурхан эмэгтэй буюу туслагчийг тэгээд ингээ харсан чинь эр хүн бол хэзээ одоо туслагчгүйгээр амьдрах ямар ч боломжгүй байна гэдгийг бурхан бол онцгойд нь тэнд бол одоо харж байгаа. Ингэж бүтээгдсэн ер бусын онцгой гайхамшигтай бүр үгээр хэлхийн аргагүй одоо бүтээлүүд нь бол бид нар байгаа шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хүн. Тэгэхээр тэгээ бурхан бол гэр бүлийг одоо хамгийн анхны те бас энэ ертөнцийн дээрх одоо бүтэц энэ ертөнцийг одоо эзэншүүлэн захируулахаар өгсөн ийм одоо үүрэг хариуцлага бид нарт байгаа байхгүй юу? Энэ бол ямар гайхамшигтай хувь тавилан байл гэж хараад байна л да. За тэгэхээр үргэлжлүүлээд нэг юм асуулт санаанд орж ийн л да. Жаргалантахаас бас асууя гэж бодож байна. Библиэлд бурхан тэр нэг Малахи номон дээр би салалтыг үзэн яддаг гэд хэлсэн байгаа. Тийм ээ? Малахи номын 2 дугаар бүлгийн 16 дугаар ишлэл дээр хэлсэн байна. За тэгсэн чинь бодит амьдрал дээр хүмүүс хоорондоо салж байна. За бүр зарим нэг ингээд мэдээ баримт ингээ уншихлаар Христэд итгэгч хүмүүс одоо нийгэмдэр байгаа хүмүүс ялгаа байхгүй салж байна гэсэн нэг юм цуурхал юм уу яриа юм уу нэг юм зүйл болоод байгаа байхгүй. Тэгэхээр ер нь энэ салалтын тал дээр ялангуяа бурханд итгэгч хүмүүс сүм чуулганд явж байгаа хүмүүс ер нь хэр өртөж, танд яг юм тодорхой судалгаа ер нь байна уу? Одоо Христэд итгэгч цуглаанд явж байгаа хүмүүс нийгэмтэй харьцуулах юм бол ялгаа авахгүй салж гин үү? Яаж гин? Салалт нь яг юунаас болж гин? Шалтгаанууд нь яг юу байна гэдэг юм уу бас асуумаар санагдаж байна л та. Тий, яг үнэн шүү. Үнэхээр одоо миний хувьд бол одоо энэ 104.5 нөгөө салж шийдэл бишгээр нэвтрүүлэг явж байгаа шүү дээ. Энэ 3 жилийн төсөл болоод явж байгаа. Гэтэ яг үнэндээ бол яг хүн бид нар чинь ингээ төгс биш шүү дээ. Нэг талаас харах юм бол. Гэхдээ би төгс байсны адил та нар бол төгс бай гэдээ бурхан бас хэлсэн байгаа шүү дээ бид нар, тийм үү? Гэтэл хүн болгон одоо
адилгүй хөлөг болгон жороогүй гэж монголчууд ярьдаг. Нэг талаасаа харах юм бол Христэд итгэж бидний хувьд бол одоо хариуцлагатай байх, эзний үгийн дагуу амьдрах гэдэг зүйл дээр бол алдаа гаргаж байна. Энэ нь олон шалтгаанаас байгаа л да. Маш олон шалтгаанаас түрүү манай дүү ярьжсэн тийм ээ ийм шалтгааны үүднээс одоо ингэж авч байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө нэгдүгürt бол миний ард түмэн мэдлэггүйс болж мөхнөө гэдэг үгтэй агаар нэгэн байгаа аахгүй юу? Библ дээр байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол гэр бүлийн одоо боловсрол соёл гэдэг зүйл одоо монголчуудын хувьд бол асар ихээр хоёр үед айгүй алдагдсан байлаа судалгаагаар. Нэг нь манжийн дардлын үед бол маш их алдагдсан. Манжууд бол бодлогоор ингээ монголчуудыг бүр эртнээс төлөвлөж байгаад ингээд бодлогоор одоо монголчуудыг дарахын тулд угаасаа тэд нар чинь монголчуудыг ямар одоо дайчин байсан, ямар одоо агуу түүхтэй мэдэн штэ. Тэгэхээр энэ манай Чингис хааны хэлсэнчлэн бие засаад, гэрээ засаад, төрөө зассан ард түмчин бол бусдыг одоо байлдан дагуул бусдыг одоо эзэн одоо өөрсдийнхөө дор оруулах бол үнэн боломжтой байгаа байхгүй тийм биз дээ. Гэтэл чинь бид нар тийм байсан ард түмнийг яах вэ гэхээр хамгийн нэгдүгээр одоо тэр гэр бүлийн одоо тараан бутаргах те одоо библиэр хэлсэн чинь нөгөө арслан мэдтэй архирах арслан мэд гэж байгаа шүү дээ. Яг арстан гээг байхгүй. Мэд гэж байгаа чинь нэгсэнтэй бидний оюун бодол руу бидний зүрх сэтгэл рүү ингээд дайрж байгаа бодлого явуулсан байгаа байхгүй юу? Дайран бодлого явуулсан. Тэгээд тэр нь болохоор монголчууд чинь агуу гэр бүлийн соёлтой ард түмэн байсан юм байна. Одоо зарим зүйлийг судлаад одоо бүгдийг судалж чадахгүй байна л да. Тодорхой хэмжээнд өөрийнхөө хүрээнд одоо ам зохиолууд янз бүрийн зүйлийг ингээд уншаад судлаад ингээд эрдэмтдийн бас боловсруулсан зүйлийг ингээд судалж яхах нь монголчуудын одоо үнэхээр гэр бүлд гаргасан гэр бүлийн харилцаанд гаргаж ирсэн олон зүүр мэрэгэн үгнүүд нь одоо Библиэд нэг туйлдаатай тийм үү бидний өвгдөөс чинь бас хүчрэг байх үедээ одоо яг Несторианчуудын үед ч гэсэн Монголд одоо ингээд Христ итгэл байсан Монголын одоо байлдан дагуултын үед одоо хүчрэг 6 аймгийн 4 аймгийн христчин байсан ингээд одоо энэ Цонжин болдгийн Чингис хааны одоо хөшөөний доотлолт байгаа шүү дээ тэр музейг бид нар үзэх юм бол тийм ингээд харах юм бол бид нар чинь бол ингээд үнэхээр одоо Христ суурьтай буюу өвгдөөс маань түүнээс ч өмнө ч гэсэн бас одоо яагаад Атилла хааны үед бид нар бас хүчрэг байсан бэ гэхээр бас л тэр гэр бүлийн харилцаа, гэр орон, төр ёс төр засаг захиргаан дуулууртай байх гэх мэтчингийн олон тэр соёлд одоо гэр бүлийн соёл хувь хүний хөгжлийн хувьд гэсэн өндөр байсан ард түмэн байгаа байхгүй юу. Гэтэл энэ ард түмний чинь манжийн дарлын үед ингэж бодлогоор ингэж ямар ч гэр бүлийн боловсролтой байх тэр бүлийн устгаж хаяад дараад нь социализмын үед бол гэр бүлийн харилцааны асуудлууд энэ соёлууд чинь бүгд нурчсан. Тэгээд одоо залуучууд бидний хувьд ч гэсэн одоо манай залуу үе ч гэсэн бидний одоо дээдлийн одоо үеуд ч гэсэн хэд хэдэн үе маань магадгүй манжийн дардлын 200 гаруй жилийн үед гэсэн үг дээдс маань энэ одоо нандин энэ сайхан гэр бүлийн харилцаа энэ библи суурьтай мундаг одоо энэ харилцаануудаа алдсан байгаа зүйл нь бол энд бол маш их суур болж байгаа гэж би харж байгаа. Жишээлх юм бол нөгөө ийм үг байна шүү дээ. Урт төстэй ухаан богонтой гэж эмэгтэйчүүдийг тэгдэж штэ. Тэгэхээр би чинь одоо энэ Христэд итгэхээс өмнө бол эмэгтэйчүүдийг бол урт төстэй ухаан богонтой айгүй тэрийн хүмүүс л гэж бодож авдаг байсан штэ. Гэтэл чинь хатан ухаан гэдэг чи одоо юу юм бэ? Тийм биз дээ. Яг ингээд харах юм бол одоо бид нар ингээд Хятадын 25 ангитай Чингис хаан киног үзэх юм бол Чингис хааны одоо тэр ээжтэйгээ эхнэртэйгээ тэр эмэгтэй хүний үгийг сонсож байгаа ямар олон одоо дүр зургууд ямар олон одоо эпизод олон одоо ийм хэсгүүдийг ингээд харж байгаа байхгүй юу? Тэгтэл Чингис хаан маань тэгж дэлхийг байлдан дагуулж байсан тэр суур мундаг одоо боловсролтой хүн юуны улмаас байна вэ гэхээр тэр ээжийнхаа тэр эхнэрийнхаа үгийг яг тэр хатан ухааныг нь аваад тэгээд шийдвэрээ яг өөрөө гаргаж ирсэн яг энэ библи суурьтай зүйлүүд байгаад байгаа юм. Та бүхэн тэр киног зөндөө хэмэрч үү? За уучлаарай. Тэгэхээр нэг ийм зүйл бодогдоод байна л та. За Христэд итгэгч нарын дунд салах тохиолдол бол ер нь байгаад байгаа тий. Салж байгаа. Одоо эргэн тойрны хүмүүсийг ингээ харахаар яахын арга байхгүй салаад байна. За тэгсэн чинь Христэд итгэгч нарын нөгөө номлол зааж байгаа багш нарын хувьд болохоор юу хэлээд байна гэхээр бити салаа Библиэл дээр сална гэдэг чинь болохгүй зүйл тийм ээ. Малахи ном дээр хэлсэн байна. Бурхан ингээд эрэгтэй эмэгтэй хоёр ингээд хүн хөтлөө насан туршдаа тэр бибийг ингээ хайрлаж явах ийм үүрэгтэй байна гэж заагаад байгаа. Тэгсэн мөртлөө яг бодит амьдрал дээр болохоо салаад байгаа тий. За тэгэхээр би нэг ийм судалгаа харлаа л да. За түрүүн бас манай нөгөө төгсөө маань гэр бүл яагаад
талаад байна шалтгаануудыг нь бас нэлээд хэдэн шалтгаан дурдж ярьж ирсэн. За би өөрөө тэмдэглэж аваад бас энэ судалгаануудыг хараад үзсэн чинь маш олон ийм шалтгаанууд байгаа гэр бүл салах тий. За тэр дотор ингээ ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдлууд байдаг гэж байна. Ханаа байгаагаар нь хайрлахгүй байгаа байдлууд гэж байна. Тий. За тэгээд санхүү эдийн засаг, архиталт, за хүчирхийлэл одоо янз бүрийн зүйлүүд. Тэгээ энэ дундаас нэг тийм онцгой зүйл байгаа. Бүх салж байгаа хосуудын одоо 80% нь гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаанаас болоод хурам эхлэлтээс болоод салж байна гэсэн нэг юм уншлаа л да. За тэгэхээр яг одоо Есүс нэг шинэ гэрэн дээр нэг үг хэлсэн. Матай 19-р бүлэг дээр хэлсэн ба. Би та нарт хэлье. Хин садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салж өөр эмэгтэйтэй гэрлэн тэр нь завхаарсан болно гэх тээ. Тэгэхээр одоо яг өнөөдрийн бид нар яг энэ буланд суугаад дандаа Христэд итгэгч хүмүүс байгаа учраас бас бидний ярих өнцөг маань одоо яг энэ асуудал болоо гэр бүл салаад байгаа. Яг энэ гэр бүлээс гадуурх энэ хурам эхлэлтийг яаж таслан зогсоох вэ? Энийн эсрэг бид нар юу хийвэл болох вэ? гэдэг яг тиймэрхүү ярилцлагуудыг бас яриул зүгээр юм болов уу гэж бас бодож байна л да. Харин тийм ээ. Наадах дээр чинь би бас яг одоо бодоод яг одоо энэ наад амьдралыг чи би бас өөрөө туулсан хүн байхгүй юу? Яг амьдралаараа туулсан. За би бол итгэхээс өмнө одоо 2 удаа гэр бүлийн одоо гэр бүл зохиогоод тэгээд одоо хайж ийсэн ийм асуудал байгаа байхгүй юу? За Христ итгэл амьдрал дотор би бас гэр бүл салсан. За тэгээ эргээд нэгдсэн. Одоо аз жаргалтай сайхан амьдарч байна. Тэгээ би яг энэ одоо ярьцлаганд орохын тулд одоо бурхан намайг энэ замаар туулсан байхаа гэж бодож байна. Өнөөдөр жинхэнэ ер нь дүүг санал тавьснаас хойш их бодсон. За нэгдүгээрт бол би бол мэдлэггүй байсан. Үнэхээр бол мэдлэггүй байсан. Төрөний үгийг хэлмээр юм. Мэдлэггүйгээс олж миний ард түмэн мөхнө гэдэг нь яг үнэн байгаа байхгүй юу? За Малахи номон дээр хэлсэн яг үнэн. Та нар одоо салж болохгүй би салтыг үзье ятаа гэсэн байгаа. Гэтэл завхаардаас болоод Матай ном 19-ийг хэлж дээ те. Яг үнэн. Бас үнэн. Үнэнгүй ч байхгүй л дээ Библиэлд бол бүх юм үнэн. Гэхдээ энд нэг Коринт номын 7-р бүлгийн энэ 14-р эшлэлээс би уншиж өгье гэж бодож байна. За энд айгүй чухал юм хэлсэн байгаа. Энэ айгүй тодорхой. Учир нь үйл итгэгч нөхөр нь эхнэрээрээ ариусгагдсан байна. Үйл итгэгч за гаргаж байна уу те манайхан. 1-р Коринт 7-гийн 14. За учир нь үйл итгэгч нөхөр нь эхнэрээрээ ариусгагдсан байна. Үйл итгэгч эхнэр нь итгэгч нөхрөөрөө ариусгагдсан байна. Тийм бишсэн бол та нарын хүүхдүүд бузар байх байсан. Харин одоо тэд ариун аж. Хэрвээ үл итгэгчдийг нь салбал тэр салаг. Ах トゥ болон эгч トゥ нар ийм тохиолдолд боочлолдоор байхгүй. Харин ч бурхан биднийг амар амгаланд дуудсан юм а гэсэн байгаа байхгүй. Тийм үү? Тэгэхээр энд хоёр чухал зүйлийг ярьж байгаа гэж би ойлгодог. Нэгдүгээрт бол итгэгч одоо нөхөртөө итгэгч биш эмэгтэй ингээ амьдарч яхад тэр нөгөө итгэл үнэмшлийн хувьд тэр хойч нэг бий болчихгүй шүү дээ тийм ээ. Гэхдээ энд агуу хэлсэн учир нь итгэгч нөхөр нь эхнэрээр ариусгсан байна. Үд итгэгч нөхөр нь эхнэрээр ариусгсан байна гэдэг нь болохоор одоо итгэдэггүй нөхөр итгэдэг эхнэрээр ариусгагдаа тийм үү? Ингээ явж байна. Гэтэл одоо нөгөөдгөр эсрэг талаасаа бол эхнэр нь итгэдэггүй байхад нөхөр нь итгэдэггүй бол нөхрөөрөө ариусгатаад явж байна. Гэхдээ хэрвээ үд итгэгч нэг нь салбал тэр салаг гэдэг байгаа байхгүй юу? Тийм байна тий? Тийм байна. Салаг гэсэн байгаа. Айгуу тодорхойлсон байгаа. Салаг. Ах トゥ болон эгч トゥ нар гэдэг нь эрэгтэй хүн буюу эмэгтэй хүн нь ийм тохиолдолд боочлолдоор байхгүй. Харин ч бурхан биднийг амар амгаланд дуудсан юм а гэж байгаа байхгүй. За энүүгээрээ би сал гэж хэлэх гээгүй. Тийм үү? Яг гэвэл би салтыг үзээ ядна гэд Малахи номон дээр хэлсэн. Энэ бол үнэн бодит үг. Гэхдээ ахаад би мэдлэггүйгээсээ болж гэдэг үгийг хэлэх гээд байна л да. Үнэхээр итгэгч биш эхнэр нь итгэлийн амьдралыг даахгүй, нэг буулгандаар орохгүй, би амьдрахгүй, би наадах чи итгэхгүй, наадах чи хүлэн зөвшөөрөхгүйгүүд би яаж амьдрах юм бэ? Тийм үстэй. Тэгвэл тэр хизээж Библиэр хэлсэн чинь нэг бий бол чадахгүй учраас уучлаарай тэр хүн ингээд явнаа би салнаа гэвэл бид нар чөлөөтэй тавьж явуулаад энэ боолчлоос салъя гэдэг зүйлийг л хэлээд байна. Тэгэхээр бид нэг мэддэггүйгээс болж алдаад байна гэдэг нь ялангуяа залуучууд ялангуяа эмэгтэйчүүд маань ихэнхдээ итгэдэггүй хүнтэй суучхлаар энэ асуудал гараад байна.
Сандаг байна уу? Гэтэл бас итгэдэг эрэгтэй, итгэдэггүй эмэгтэйтэй суучвал бас ийм асуудал гарч байна. Миний амьдралд ч тохиолдсон. Миний гэр бүлийн амьдрал. Энийг бол хүмүүс мэднэ. Тэгэхээр би бас харж байсан. Үнэхээр 3 жил төвчээртэй би хүүгээ хэрхэн одоо энэ эмэгтэйг хайрдаж амьдрах уу? 3 жил гарan бидний хувьд бол үнэхээр тэр одоо бэр болсон эмэгтэйгээ бүр алган дээрээ бөмбөлгөх, бүр яг аав хүний хувьд, ээж хүний хувьд бол үнэхээр хамгийн дээдээр бурхны хайрын дагуу хайрлахыг маш ихээр хичээсэн боловч эцсийн дүндээ бол одоо ингээд салхаас өөр арга байхгүй нөхцөл байдлыг одоо бий болгоод тэгээд одоо ингээл одоо хүүгээ маань амьдрал дээр ийм зүйл болсон. Тэгэхээр би эндээс юу одоо би сурсан байх гэхээр нэрэл яг энэ 7 дугаар бүлэг дээр 7 дугаар бүлгийн 14 дээр хэлсэнчлэн үнэхээр л миний бэр одоо хүүгээ маань итгэлийн амьдрал дотор үнэхээр дагаад нэг бий болоод явахыг сонгоосоо гэж бид нар хамгийн сайнаар залбирч тэр итгэгч нөхрөөрөө итгэдэггүй эхнэр нь ариусгахтаасаа гэдэг энэ залбир дотор бид нар амьдарсан. Гэтэл тэр хүн яг энэ бурхны үгийг эзнийг таньж мэдхийг хүсээгүй сонгоогүйсээ болоод мэдлэггүйгээсээ болоод тэр зүйлдээ өөрийнхөө одоо хүсэж өөрийнхөө одоо замж байгаа замлаараа ингээд яваад өгчсний дараа хэцүү байсан манай гэр бүлийн хувьд ч гэсэн. Гэхдээ одоо би болоод энэ ишлийг хараад үнэхээр ах トゥ болон эгч トゥ нар ийм тохиолдолд боочлолдор байхгүй харин ч бурхан биднийг амар амгалан дуудсан юм а гэдэг ишлийн дагуу би амар тайван дотор бурхан талархаад одоо би үгийнхаа цаашдын амьдралынтой би залбираад явж байгаа. Тэндээс би та бүхэнд юу хэлэх гээд байна вэ гэхээр бид үнэхээр Малахи номон дээр хэлсэн ч гэсэн яг энэ Коринт номон дээр ингэж хэлсэн байгаа энэ ишлийг бас бид нар мэдмээр байгаа. Тэр ингэж салаадаа гэсэн үг биш шүү. Салаадаа гэсэн үг биш. Харин хоёрдугаар би бас нэг хэлэх гээд байгаа миний нэг чухал зүйл бол юу вэ гэхээр өнөөдөр Христэд итгэдэг бид нар яг өөрийгөө маш сайн мэдэх хэрэгтэй байна гэдэг зүйл дээр бас суралцсан. Би 2 удаа хаягдсан гэж ярьсан ш та бүхэн тийм ээ. Тэгэхээр миний хувьд бол би бол үнэхээр хаягдж байгаа хүн айгүй өрөвдөлтөй санагддаг байсан байхгүй яг миний хувьд. Ингээд хүмүүсээс сонсоо тэр эхнэр нь хаяа авцсан гэрлээ нөхөр нь хаяа авцсан юм гэдэг. Тэнгүүд би хаягдсан хүний нэг боддог байлаа. Хөөрхий минь нэтэргээл тий. Гэсэн чинь өнөөдөр бид нар яг үнэнтэй нүүр тулах хэрэгтэй юм байна. Тэгээд Иохан номдэр хэлсэн чинь тэгээ та нар үннийг мэдээд үнэн та нарыг чөлөөлнө гэж байгаа байхгүй. Яг үнэндээ нөхцөл байдлыг ингээ харах юм бол гэр бүл маргаатай байгаад ингээ салд нийлэх гэл ингээд байгаа үед бол яг хаягдах гэдэг хүн мэдэгддэг шүү дээ ер нь тийм үстэй. Тэр хаягдах гэдэг хүн юу ойлгохгүй гэхээр би яагаад хаягдах гэдэг вэ гэдгийг л ойлгосоо өөрлөгөө өнгөсөл гэж хэлмээр байгаа байхгүй. Яг өнөөдөр энэ одоо нэвтрүүлгийг одоо ашиглаад би хэлмээр байна. Яагаад гэвэл ихэнх хүмүүс яадаг вэ гэхээр хаягдж байгаа хүн айгүй хохирогчийн дүрд байгаад байдаг байхгүй. Асуудал нь юу вэ гэхээр хаягдж байгаа хүн хэрэггүй болоод хаягдж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөөсөө. Тэгвэл би яаж өөрчлөгдөх юм бэ? Би яаж одоо нөхөртэй юм уу эхнэртэй таалагдахад бол тэр хүнийг авч үлдэхийн тулд би хэрхэн хичээх вэ гэдэг дээр ерөөсөө анхаарал тавихгүй. Энэ л намайг хаягдж байгаа. Энэ ястаа бузар, энэ ястаа муу гэдэг ийм өнцгөөс монголчууд бид нэг тал зогсчоод нөгөө хаяад явж байгаа хүнийг л олон зүйл дээр ингээ буруутгах гэдэг тал байдаг гэж би ойлгож байгаа. Тийм учраас би өнөөдөр гарын 5 киноны шагдрыг бол дээр нэг фэйсбүүк дээр нэг сэтгэл бичсэн байсан. Тэрийг бол би хүлээн зөвшөөрж байгаа. Яг үнэндээ харах юм бол гарын 5 шагдар хүүхдүүдтэй тоглолтын билет аваад ирж байгаа байхгүй юу? Тоглолтын билет авчираа тэр ямар соёлтой залуу вэ? Дээр нь тэр ямар аж ахуйч, ямар бизнес вэ? Тэр машин зэрэгтэй. Тэгээ эхнэртэй гэр бүлтэй хайртай байсан. Харин эхнэрийн харах юм бол тэр өвчтөй зовдонтой байсан байж болно л да. Гэхдээ ямар ч хэсэн тэр нэг сүүл одоо татгцсан эмэгтэй шиг тийм л ямар ч хэсэн нөхөртэй анхаарал тавьж исэн хүн бол биш ингээд яг киног харах юм бол харилцаан дээр бол зөндөө өнөөдрийн өнцгөөс миний зүгээс харах юм бол бас энэ хүн ч байна, энэ хүнд ч байна гэдэг зүйлүүд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр би энэ саралт гэдэг зүйл дээр энэ хаягдж байгаа гэж өөрийгөө хохиршийн дүр тавиад байгаа улсуудыг бас мэдлэгтэй байгаа чи яагаад би хаягдаад хаягдахад ийм байр суурин дээр ирч вэ гэдгийг илүү их бодоод илүү их эзэн рүү хэрвээ итгэдэг бол илүү их эзэн рүү өөрийгөө өөрчлөх эзэн рүү хандан залбирах өөр дөөрэ надад яагаад юу болохгүй байна гэдэг дээр анхаараасаа гэж маш их хүсэж байгаа байхгүй юу. Харин миний хувьд бол тийм байсан. Би өнгөрсөн 2 удаагийн одоо бүтлгүй амьдрал дээр яасан бэ гэхээр миний хувьд бол үнэхээр би хэрэггүй хүн байсан байхгүй.
архины асуудалтай. Би бол итгэлийн амьдралаас өмнө ингэж алдчихсан тийм ээ. Архины амьдрал тэгээд хариуцлага байхгүй, санхүүдээр одоо ямар итгэмжгүй гих мэтлэнгээр одоо тэгээд тэр бэлгийн харилцаа марцаг бүх зүйлээр үнэхээр хүн авчгаар юм надад байгаагүй байхгүй. Гэтэл би тэр салаа явцсан гэл нэг хохирчин дүр тэр мүү яста намайг хаяа явцсан гэл одоо нэг тийм байр суурин дээр байсан. Гэтэл одоо би бодглохлоор юу гэж бодоод байна вэ гэхээр би тэр үед яг тэр хүнд хэрэгтэй хүн байсан уу? Яг өөрийнхөө байр суурин дээр хариуцлагатай байсан уу гэдэг зүйлийг би бодоогүй байсан. Тэр өнөөдөр тэр гэр бүл салах гээд байгаа учир шалтгаан юу байна вэ гэхээр хайж явах гэдэг хүмүүсийг буруутгах гэж болохгүй гэдэг байгаа байхгүй. Одоо бид нар аль аль талын бодмоор өнөөдөр бас үннийг ярмаар байгаа байхгүй. Тэгээд таны түрүүчийн хэлжсэн тэр 80% одоо тэр бэлгийн харилцаанаас марцаанаас гэдэг юмнууд бол магадгүй тийм тооцоо гарсан байж магадгүй. Гэхдээ наад яг бэлгийн харилцаа руу яагаад аваа явчихваа гэхээр маш олон одоо үндснүүд байгаа. Хүний зүрх сэтгэл чинь маш олон шарах байгаа шүү дээ. Тэр юунаас шархацнаас болоод тэр өөр одоо эмэгтэйрүү ч юм уу өөр эрэгтэйрүү тэр бэлгийн харилцаа руу татгаж яах гэдэг нь ганцхан бэлгийн харилцаанд биш. Маш олон одоо учир шалтгаануудаас тийшээ ингээд татгагдж байгаа тэр бэлгийн одоо дон гэдэг юм да тий тэр донд руу ингээд татгагдж байгаа учир шалтгаан гараад ирж байгаа хөө. Яг ингээд тухайн хүнийг ингээд судлаад уулзаад ярилцаад ингээд яг зөвлөгөөний цагт ингээд уулзхлаар маш олон учир шалтгаанаас салах болчиход байгаа хөө. Тэгээд тэрний нэг хэлбэр нь болохоор одоо өөр хүнтэй бэлгийн харилцаанд ороод одоо завхаарл буюу одоо гэр бүлээс гадуурх одоо завхааралд ингээд орчоод байгаа. Гэтэл яагаад би энэ рүү орчихсон бэ? Яагаад энэ рүү орчвоо гэдгийг бид нар мэдэх хэрэгтэй байгаа. Мэдэх. Тэр үндсээ мэдэх. Тэр аль орчинд яаж өссөн, юунаас би шархалсан, тэгээ юунаас болоод би ингээд ийдгийг. Тэр байтугай тэр хүний дургу өгнүүд байна шүү дээ. Эхнэр нь өөрийн мэдлгүй тэр дургу үгийг хэлцдэг. Альсгүй нөхөр нь өөрийн мэдлгүй тэр дургу үгийг нь хэлээд байдаг. Гэхдээ нөхөр нь би энэ үгэнд чинь дургу шүү гэдгийг хэлж мэдэхгүй. Би энэ үгэнд яагаад шархлаад байна гэдгийг ч мэдэхгүй. Өнөөдөр хүрт явж хагаад тэгээд аажмаар ингээ холцсон тохиолдол ч байгаа байхгүй юу. Тэгээд яадгийн. Тэгээд нөгөө гэр бүлийн харилцаа учраас мөнгө санхүүтэй холбоотой. Тэгээд гэр бүлийн харилцаа учраас бэлгийн харилцаатай ингээ болоод явчихсныг бэлгийн харилцаанаас болчиход байна гэдэг. Гэтэл тэр хүний зүрх сэтгэлийн шархлуулдаг тэр дургу үг анхны сэтэл, анхны тэр шарах байх магадлал байгаа байхгүй. Гэтэл түрүүн таны ярьжсанчлан Христэд итгэдэг бидний хувьд Христэд итгэдэг хүмүүс ч гэсэн яг энэ нийгэм дээр байгаа хүмүүс шиг салаад байна гэдэг нь бас эзнийгээ таньж мэдэх мэдлэг байхгүй байна. Өөрийгөө таньж мэдэх мэдлэг байхгүй байна. Гэр бүлийн боловсролын талаар мэдлэг байхгүй байна гэдэг зүйл дээр бол би бас энэ хүмүүсийг боловсроосоо сураасаа судлаасаа яг өөрийн гэсэн одоо ментортой тэр өөрийнх нь нууцыг алдахгүй байх тэр аюулгүй орчинд одоо сэтгэл зүрхээ хуваалцдаг, уудалдаг, ярьдаг тийм хүнтэй байгаад тэгээд ингээд одоо зөв харилцаан дотор суралцаад яваасаа л гэж хүсэж байгаа байхгүй. За манай хоёр хөтлөгч маань зочноосоо асуух асуулт байвал бас асуугаарай гэж нөгөө хоёрыг бас урьж байна. За миний хувьд одоо хин төгсөө манаас энэ талаар судалгаа хийж байгаа гэсэн. Тэгээд тэр судалгааны сэдв нь яг юу юм болоо? Яг энэ л талаар л да. Салалт нөгөө нэг салалтын одоо яг салахад яг салалт хүртэл одоо энэ яваад байгаа хүчин зүйлүүд яг юу нөлөөлөд байгаа юм? Юунаас бол эцэстээ салалт гэдэг зүйл дээр очиж тулаад байгаа юм тий. Тэгээд энийг тэгвэл Библийн одоо суур үнний дагуу тий зарчмын дагуу хэрхэн даван туулж болох юм гэдэг талаар Библиэр үүний талаар бас юу гэж хэлдэг юм бэ гэдэг талаар тавьчих юм даа. Тэгээд сэдвээ сонгоцсон ер нь бол судалгаа эхэлсэн байгаа яа. За тэгвэл чинийхаар ингээ харахад за түрүүн жаргалан таах маань бас ярьлаа шүү дээ. Христч хүмүүсийг мэдлэгтэй байх хэрэгтэй. Ер нь бол гэр бүлийн талаар тий салхаасаа өмнө мэддэг байх хэрэгтэй. Салсны дараа ч гэсэн энэ хүн мэдлэг маш чухал байд юм аа. Аль талаа ойлгоод явахд чухал байд гэж түрүү хэлсэн байгаа. За чинийхаар бас ямар өнцгөөс бас энэ асуултан дээр хэлмээр байна. Ялангуяа энэ комент хэсгээр бол христч хүмүүсийн дунд бол салах гэдэг ойлголт бол байдгүй маа гэсэн ийм комментиг бас бичсэн хүмүүс байна. За тэгээд ер нь бол салалт гэдэг энэ одоо эхний хэсэгт нь хэдүүлээ гэр бүл салтын тухай яриа, дараагийн хэсэгт нь дахин гэрэлтийн тухай ярина л да. Тэгэхээр энэ хүү салтын тал дээр ер нь одоо төгсөө маань бас ямар өнцгөөс харж бодож гин
ямар өнцгөөс бас судалгаа нь явагдаж байна. Тэр талаар бас хуваалцвал ямар вэ гэж бодож байна. За эхлээд социологи судалгааны дүнгээс гэр бүл салтын хувийг харуул итгэл алдарч хайр сэтгэл хүрснөөс 59.8% нь бол ерөнхийдөө салсан байна гэж үзэж байна. Энэ хамгийн их хэлж байгаа хүн нөхгүй. Итгэл алдарч хайр сэтгэл хүрсэн гэдэг энэ шалтгаан нь өөрөө 59.8%. Санхүүгийн хүндрэлээс болж бас 50.3% салдаг гэж үзэж байна. Гэр бүлийн дотоод асуудалд хадмууд эцэг эхүүд оролцсноос 47.2% ер нь бол салсан байна гэж үзэж байна. Гэр бүлийн хүчирхийллээс болж 41.9% салсан байна гэж үзсэн байна. Гэр бүлдээ тавих анхаарал халуун мууцнаас 37.3% салдгаа гэж. Гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаа бол 34.9%. Яг гоо тийм ерөнхийдөө яг статистик мэдээ бол юм байгаа юм л да. Ер нь бол статистик мэдээ ийм байгаа. Тийм. Гэхдээ нөгөө нэг яг нөгөө христчин хүн талаас нь яг чиний өөрийн бодож байгаа яг тэр тоо баримт бол яг тэр байж байгаа шүү дээ. Гэхдээ одоо нөгөө нэг христчин хүмүүс талаас нь. Яг Библи юу гэж байгаа гэхээр гэрлэлт нь өөрөө эрэгтэй эмэгтэй хоёрын нэгдэл. Энэ нь өөрөө дан ганцтай зүгээр нэг бие нэгдэл биш сүнсний нэгдэл гэж бас хэлж байгаа. Бие сэтгэл сүнсээрээ нэгдэх талаар. Тэгэд энэ нь өөрөө гэрлэлт бий болоход яадаг вэ гэхээр ялангуяа христч хүмүүс бол гурвалсан гэрээ байгуулдаг. Тэр нь юу вэ гэхээр эрэгтэй эмэгтэй болон бурхантай гэж. Тэгээд энэ болохоор хизээ дуустдаг вэ гэхээр Библийн хэлж байгаа гин дагуу бол үхлээрэл дуусч байгаа юм л та. Үхлээрэл дуусч байгаа. Энэ гэрээнд бол ямар нэгэн салт гэсэн зүйл угаасаа байхгүй. Энд ороогүй. Тийм харах үнцэг байхгүй. Библийн зүйлс харах юм бол гэтэл христч хүмүүс одоо ч гэсэн тийм мэрсэл салсаар байгаа гэдэг мэдчихэж байгаа гэдэг энэ төрөнд салаад байна. Тэгээ би энийг юунаас болж байна гэж харж байгааг бол одоо ингээд би уншаад судлаад бас ингээд хүн амьтаа ярилцаад ингээд асуугаад явж байгаа. Одоо ингээд одооны нөхцөл байдлаас харах юм бол ямар ч сан гэр бүл болох мэдлэг бол анханасаа байхгүй. Гэр бүлийнхаа өөрийгөө ухамсарлах гэж мэдсэн нөгөө нэг тийм одоо хувь хүний хөгжил бол тэр дундаа байхгүй. Мэдэхгүй байх гэсэн. Тэгээ нөгөө төгөөр бас гэр бүлийг нөгөө нэг хит тийм нөгөө нэг хөнгө авч үзсэн. Эхнэр нөхрийн хувьд те яг энэ бол бид хоёр насан туршдаа хүчин зовлон ирсэн ч яад ийм те дамжлууд байдаг шүү дээ. Тэгээд сүртлээ өхөл бидний салах хүртэл хайрлана гэсэн энэ амлалтай үдээс ухамсарлахгүй энийг зүгээр л амаараа хэлж байгаа гэсэн. Ер нь бол тэгээд эндээ хөрхөн цөө бас явдаггүй гэж. Тэгээд яг итгэж бос хүмүүсийн хувьд харах юм бол гэр бүл салт гэхээс илүү нөгөө нэг одоо ийм загалмай харилцаа байна л да. Тэр нь юу вэ гэхээр хөндлөн харилцаа загалмай модны хөндлөн нь бол эхнэр нөхөр хоёрын харилцаа. Босоо нь бол эхнэр нөхөр хоёр бол эхнэр нөхөр хоёрын хамтдаа бухим руу харилцах тэр босоо харилцаа гэж байгаа. Христ итгэгч хүмүүсийн хувьд энэ босоо харилцаагаа юуны түрүүнд авч хадгалж одоо босгон байгуулж энэ тал дээрээ суралцж тэ одоо гүн гүнзгий одоо суралцах шаардлагатай байдаг. Гэтэл Христ одоо итгэгч одоо ялангуяа залуу энэ тал нь маш сул байдаг. Зүгээр л одоо тэг үхэл нөхөрлийнхөө анхныхаа сэтгэл хөдлөлөөр явсаар хагаад гэрэлждэг. Тэгээд нөгөө нэг гэрлэхээс өмнө бас тодорхой ярилцах шийдэх ёстой зүйлсүүд байдаг. Жишээлбэл одоо мөнгө одоо жишээлбэл одоо нөгөө нэг юу одоо итгэгч хүмүүсийн хувьд л үн цэний хамтын үн цэнийг тодорхойлох гэж байгаа. Тэ? Одоо бидний гэр бүлийн үн цэнийг юун дээр байх хэрэгтэй вэ? Тэгээд тодорхой дээ итгэл үнэмшлийн бусад тал хоорондоо ярилцж тохирдоггүй. Иймэрхүү нөгөө нэг хөнгөн хумгаа хандсан энэ гэрэлт нь өөрөө эргээд бас нөгөө нэг амархан салалт руу хүргэх асуудлыг нөгөө нэг даван гарч чадахгүй байх энэ нөгөө шалтгаануудын нь үндсүүд нь болоод яваад байгаа юм л та. Тэгэхээр би юу гэж хэлмээр вэ гэхээр сонсогдож байна уу те? Тасраад байна уу? Тийм жоон тасарч байна. За. Би юу гэж хэлмээр вэ гэхээр ямар ч сан
эхлээд эхнэр нөхөр хоёр гэрлэлт гэж яг юу вэ гэдгийг айл айл нь ухамсарлах хэрэгтэй. Тэгээд бас одоо нэг тархиндаа нэг ийм зүйлийг л байлгаж болох бол ямар нэгэн байдлаар салалт гэдэг зүйл бол байх ёстой ч юм уу. Эсвэл ямар нэгэн байдлаар ер нь бол салалт гэдэг зүйлийг ер нь бол ердөөсөө аваад хайчих хэрэгтэй гэж ойлгоод байгаа би бол. Энийг ердөөсөө бодохгүйгээр харин энэ салалт гэдэг зүйл угаасаа байхгүй. Ямар ч байсан би их нэстэйгээ тааш тохироод одоо чадахгүй байгаа зүйлийг орлоод өөртөө байх байгаа талаа ихнэрээрээ орлуулад ч гэдэг юм ингээд харилцан нөхөлцөөд явах. Гэхдээ энэ хоёрын хамгийн чухал нь бурхантай харилцаа байх хэрэгтэй гэж хэлмээр байгаа. Энэ харилцаа нөөрөө байхгүй байгаа учраас нөгөө нэг босоо харилцаа нь сайн биш учраас хүндлэн харилцаа нь яг үүндээ сайн байж чаддаггүй. За тэгвэл жаргалантахаас бас асуулт асуухыг хүсэж байна л да. Та нөгөө гэр бүлийн одоо мэдлэг маш чухал гэж хэлсэн. Та энэ талаар ерөнхийдөө хүмүүс залуучуудад ер нь хизээ мэдээллийг өгөх хэрэгтэй гэж бодож байна вэ? Бас энийг яаж хүргүүл ер нь зүгээр вэ? Гэр бүлийн боловсролын талаар ямар мэдээллийг яаж хүмүүст хүргүүл зүгээр вэ? Та бас энэ талаар хийдгөө, энэ сургалтыг бас хийдгөө, хүмүүс зөвлөгөө өгдгөө, бас тань дээр очиод хүмүүс одоо жишээлбэл зөвлөгөө авъя гэвэл яаж тантай холбогдож энэ талаар зөвлөгөө илүү авч болох вэ? Та аль талын зөвлөгөө бас илүү их өгдөг вэ? За миний хувьд болохоор ер нь бол Ваяам ДТС-ийн одоо дотоод өдрийн хичээлийг заадаг л да. Тэнд би маш олон залуучуудтай уулзах боломж гардаг учраас тэр ихэнхдээ нөгөө амьдрал зохиогоогүй шинэ залуучууд ихэнхдээ ирдэг. Мэдээж амьдрал зохиодсон гэр бүл болцсон улсууд ч байдаг. Бүр настай хүмүүс ирдгэртэй тэнд хөвчн надад боломж гардгийг залуу байгаа. Одоо яагаад тэр сургуульд одоо залуу дагалдагч бэлтгэх сургууль учраас залуу хүмүүс их ирдэг. Тэгэхээр нөгөө нэг яг эзнийг таньж мэдээд гал халуун байгаа тийм залуучууд яг ингээд вакуум сургуультанд ирдэг учраас тэнд ингээд залуучуудыг сурахаар ирж байгааг нь хараад маш их баярлдаг. Учир нь юу вэ гэвэл би залуудаа ямар нэгэн талаар энэ гэр бүлийн боловсрол яг энэ мэдлэг дэвтгтэй амьдрал энийг ч ерөөсөө мэдэхгүй байсан 24 жил архины асуудалтай амьдарч байгаа явцдаа одоо энэ гэр бүлийн мэдлэгөөс одоо зөндөө галдаа гаргаж ирсэн. Тийм учраас одоогоос 16 жилийн өмнө яг Есүс Христэд итгэсэн цагаас хойш яг л одоо өөрийнхөө залуу насндаа алдчихсэн шиг ийм залуучуудыг битээ алдаасаа гэж бодсны үндсэн дээрээс өнөөдрийг хүртэл ингээд судлаад явж байна. Тэгээд ер нь бол манай Ваямаас гаргасан нэг ном байдгийн бэлгийн боловсрол гэдэг ном байдаг байхгүй. Тэр номон дээр юу гэсэн байдаг вэ гэхээр ерөөсөө бэлгийн боловсрол гэдэг чинь яг наснаас нь ихтэй ингээд олгодог байхгүй юу? Яг тэр багш нар ч гэсэн зааж байгаа. Тэгээд судалгаагаар ч гэсэн тэгж гарч ирээд байгаа. Гэтэл гэр бүлийн боловсрол ч гэсэн бүр багаас нь бид нар одоо ингээд эзэмшүүлэхэд бол эцэг их нь өөрсдөө хүүхдүүдэд нөлөөлөхөөс эхэлж байгаа юм л та. Гэтэл бид нар чинь хэр эцэггээсээ одоо энэ гэр бүлийн боловсрол гэдэг зүйлийг сурж авч өссөн бэ гэхлээр байхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр залуу байхаас нь л одоо эцэгчүүд нь өөрсдөө яг энэ гэр бүлийн харилцаа гэж юу юм гэр бүлийн одоо орчинд яаж үр хүүхдээ хэрхэн нөлөөлж амьдрах юм те хүмүүжүүлнэ гэдэг үг ч одоо нэг болчиход байна шүү дээ яг үнэндээ. Бид нар хэрхэн тэр хүмүүс нөлөөлж जैन тэр нөлөөллөөс хүүхдүүд маань өөрчлөгдөж байгаа байхгүй сурж байгаа гэдгийг л хараад байна. Тийм учраас боломж гарах юм бол залуучуудад бүр багаас нь ахуулаад 10 жилийн одоо 10 жилээс нь бид нар гэр бүлийн боловсрол буюу эдгийн харилцааны хичээлийг ингээд анхнаас нь заагаад өгчүүл тэр хүмүүс мэдлэгтэй болоод цаашдаа бид нар хэрхэн ариунаар амьдрах уу, яаж амьдрах уу гэдгийг мэдээд авчна. Гэр бүлийн харилцаа гэдэг ямар учиртай эмэгтэй хүний ялгаатай байдал, эрэгтэй хүний ялгаатай байдал гэдэг эдгэрийг хүүхдүүд яг л 10 жилд нөгөө түүхийн хичээл үздэг шиг, физикийн хичээл үздэг, химийн хичээл үздэг шиг тусгай ингээд сэдв болгоод оруулаасаа гэж боддгийн. Тэгээд дэлхийн зөнгийн шугамар заримдаа сургуулиуд дээр хичээл заах боломж гардгийн. Тэр үед нь өстой нэг баярлаад л одоо өөрийнхөө мэддэг чаддаг юмасаа хүүхдүүдэд хэлэхэд хүүхдүүдийн тэр сонсож анхаарж байгаа гэж ихтэйхэн байдаг байхгүй. Тэгэхээр би хэрвээ яг энэ хүүхдүүд чиг 10 жил байхад надад одоо энэ талаар хичээл заасан бол ямар гайхамшигтай одоо амьдрах байсан болоо гэж заримдаа боддیں۔ Гэхдээ харамсдаггүй л дээ. Яг тэгвэл энэ замаар би өөрөө ингээд туулах хэрэгтэй байсан байна. Бурхан намайг энэ замаар туулуулсан учраас өнөөдөр одоо энэ байр суурин дээр байгаа. Тэгэхээр түрүүчээс хулаад би яриад байгаа мэдлэг гэдэг зүйл маань юу вэ гэхээр Бурханыг мэдэх мэдлэг мэдээч хэрэгтэй. Түрүүчээ манай сая төгсөө гэсэн те дүгэ маань хэлж байгаа энэ босоо буюу Бурханыг таньж мэдэх мэдлэг бол агуу энэ чухал маш чухал. Тэгээд одоо түрүүчийн дээр бичиж байгаа тэр комент шигсэн үнэн. Ягаад гэвэл одоо салалт гэдэг ойлголт бол байхгүйгээр бид нар одоо тэр тангараг өргөөд тэ эзний өмнө амлалт өргөөд тангараг явахтай амлалт өргөөд бид нар гэрэлж байгаа шүү дээ. Түрүү миний ярьжсэн тэр нөгөө Коринтын 7 дугаар хэсэг бол зарим Христэд итгэдэг хүмүүс
итгэдэггүй хүнтэй суухаас өмнө сонголт хийчихэд ингээ асуудал гараад байна гэдгийг би бас ярьсан. Нөгөө талаасаа гэх юм бол энд нэг ийм ишлэл байгаа. Та бүхэн бас хараасаа гэж бодож байна. Энд нэг ийм ишлэл байгаа байхгүй юу? 7 дугаар бүлгийн ахаад хойшоо 27 дугаар ишлэлээр чи эхнэртэй холбогдсон уу? Салах гэж буй оролдоо. Чи эхнэрээсээ салсан уу? Эхнэр буй хай. Гэхдээ чи гэрлэлээ ч гэсэн нүгэл үлдээгүй хэрэгэ гэдэг. Энэ дараачийн сэдвээр ярих байх л да. Тэр энд ингээд бурхан бид нарыг алдаа гаргана гэдгийг мэдээд энд бичсэн байгаа байхгүй юу? Гэхдээ би алдаа гаргана гэж сална гэж салаад байна гэсэн үг биш бас. Тэгээ бид нар өнөөдөр яагаад энэ алдаа гаргаад байна вэ гэхээр бид нар мэдлэггүйгээс алдаа гаргаад байна. Тийм учраас бурханыгаа таньж мэдэх мэдлэг. Бусад одоо харилцааны талаар мэдлэг, гэр бүлийн харилцаа, бэлгийн харилцаа. Тэгээд бие биенийг ойлгох харилцаа гих мэтлэнгийн мэдлгүүдийг бид нар мэдэх нь чухал юм а. Тийм учраас боломж гаргах юм бол залуугаас нь гэр бүлийн боловсрал гэдэг зүйлийг л одоо залуучуудад заах юмсан, хэлэх юмсан, өөрийнхөө мэдэж сурснаа ингээд одоо тэр хүмүүст ойлгуулсан гэдэг зүйл дээр бол дүүгийн саяны асуулт нь бол ингэж хариулмаар байна. Үнэхээр манай залуучууд мэдлэгтэй байгаа, маш олон тал дээр мэдлэгтэй байгаа ч зарим тал дээр бол мэдлэггүй байгаа нь өөрсдийг нь одоо нэг бүдрүүлэх асуудал гараад байна. Ялангуяа Христэд итгэдэг улсууд ингээд сэтгэл хөдлөлөөрөө суучдаг, тийм мэдрэмжээрээ суучдаг. Тэгээд нэг үг байдаг штэ. Дурлахаасаа өмнө нүдээсээ хараа. Тэгээд дурлаж явах явцдаа нүдээсээ хар. Тэгээд суусныхаа дараа нүдээ анаа гэдэг байна. Гэтэл яадаг вэ гэхээр дурлалынхаа үед буюу танилцах үедээ нүдээ анчаад дурлалтаа сохорчоод гэдэг шиг. Тэгээд суусныхаа дараа нүдээ нэнгүүтээ би энтэй суучваа гэдэг ийм асуудал гараад байгаа. Тэгэхээр энэ гэр бүлийн харилцаа, энэ үерхэл нөхрөл гэдэг чинь ямар чухал одоо нандин суралцах ёстой зүйл вэ гэдгийг л бас хэлмээр байна л да. За баярлалаа асуултанд хариулсанд. Манай сэргэлэн асуултаа асуух уу? За жаргалан таах төгсөөдөө бас баярлалаа. За ер нь ингээд одоо манай групп бол итгэгч хүмүүс байгаа. За итгэгч хүмүүс биднийг үзэж байгаа хаа гэж бодож байгаа. Тэгээд нэг ийм зүйл байгаад байгаа. Одоо биднийг сонсож байгаа хүмүүсийн нэг 3 төвшөнд ангилах гэж яж болно л та. Яг би өөрийнхөө бодлоор ангилж л та. За хамгийн эхнийх нь болохоор ерөнхийдөө гэр бүлийнхаа амьдралд сэтгэл хангалуун байгаа болж байгаа. За энэ бүлэг хүмүүс биднийг бас сонсож байгаа бах тий. За хоёр дахь нь болохоор одоо яг гэр одоо салалт салаагүй гэхдээ яг тийм одоо салах гэж байгаа юм шиг процессын дунд амьдэрдэг. Одоо толгойд тийм бодол орж ирдэг үе. За би ер нь яагаад энэ хүнтэй амьдарч байгаа болцдог юм билүү гээл одоо эрэхтэн тэгэл архитаар суугаад гараал явцдаг тий. За нөгөө бүлэг хүмүүс 3 дахь нь одоо ямар бүлэг хүмүүс байж болох вэ гэхэлэр нэгэнт салчихсан хүмүүс. Тэ. За тэгэхээр энэ хамгийн сүүлийн энэ хэсэг бүлэг хүмүүст хандаад одоо юу гэх юм Библи ямар нэгэн байдлаар зөвлөгөө өгж гин үү? Яг энэтэй холбоотой Библийн дагуух тэр ишлэл байна уу? Байхгүй байна уу гэдэг нэг юм асуулт яг төрж ийн л та. За нэгэнт одоо ингээд алдаа оноо гаргаад одоо шийдвэрээ гаргаад буруу шийдвэрч байна уу? Тэр хүн тэгээд одоо алдчихлаа, унчлаа. Одоо гэр бүлээсээ салчлаа, тийм ээ? Ямар нэгэн байдлаар. За тэгээд тэр хүнд бас дараагийн нэг боломж гэдэг юм уу? Эсвэл одоо сүм чуулганд явахаас өмнө одоо гэр бүлэн салцсан байжгаад тэгээд сүм чуулганд яваад амьдралаа нэг бурхантай холбох гэж явж байгаад амьдралаа ингэ шинээр эхлэе гэж ингэ шийдвэр гаргаад бодоод ингэ амьдралаа эхлэх хүн байлаа гэж бодлоо тэ. Тэгэхээр ийм ахаад одоо амьдрал эхлүүлэх гэж байгаа ийм хүмүүст яг Библийн дагуу зөвлөгөө өгвөл ер нь энэ хоёр дахь амьдралын талаар Библи ямар нэгэн тийм үзэл баримтлал байна уу? Хэлж байгаа ишлэл утга санаа байна уу гэж асуух гэдэг юм л да миний хувьд. Тий. За та гурийн маань хинэж хариулж болно шүү. Би сая хэлсэн шүү дээ 7 дугаар бүлгийн 21 дугаар ишлэлтийн дараачийн асуулттай холбоотой хаа 20 дугаар ишлэлээр уншъя л да. Чи их нэртэй холбогдсон уу? Салах гэж буй оролт. Одоо эн чинь таны нэг нэгдүгээр категорийн хүмүүс байгаа даа шүү дээ, тийм ээ?
Тэгээд салах гэж буу оролдож байна. Тэгэхээр чи эхнэрээсээ салсан уу гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр 2 дахь буюу 3 дахь холбоотой хүмүүстэй холбоотой очоод байна. Эхнэр бүү хай гэж байгаа байхгүй юу? Эхнэр бүү хай. Гэхдээ чи гэрлэлээ ч гэсэн нүгэл үлдээгүй хэрэгэ гэчихэд байгаа байхгүй. Тийм байна шүү дээ. Би энэ зохиож хүлээгүй шүү дээ. Энэ Библиэр бичсэн байгаа тийм. Тэгэхээр энэ бол Коринт байгаа хүмүүс Паул ах хэлэхдээ юу гэсэн бэ гэхээр энэ амьдрал болж байгаа нөхцөл байдал энэ бодит шүү, байдаг шүү гэдгийг хэлээд байна тийм. Бид төгс болчоогүй. Гэтэ би таны нэгдүгээр категорид хэлж байгаа нэгдүгээр одоо бүлэгт орж байгаа хүмүүсийг бол баяртай байна. Хоёрдугаарт ингээд салах гэдэг хүмүүс түрүүн би хэлсэн шүү дээ. Салах гэдэг нь ямар нэг учир шалтгаан байгаа, заавал байгаа. Тэрийг олж мэдэх гэж байна. Тийм мэдэх хэрэгтэй байна. Тий, амьдрал гэдгийг машин гэж үзэх юм бол одоо хэдэн нөхөөстэй дугуйтал яваад байгаа байхгүй, дугуй хагарчаад байгаа байхгүй юу. Тэгэхээр нөхөө л ингээл яваад байгаа. Бид нар хөдөө явахдаа шин дугуй аваад явдаг лүү, нөхөөстэй дугуй аваад явдаг лүү, тийм үстэй. Тэгэхээр нөхөөстэй дугуй хинч авч явахгүй шүү дээ. Тэгэхээр бид нар амьдрал гэдэг энэ одоо аян замд явахын тулд бид нар нөхөөстэй дугуйтай явах уу, нөхөөсгүй дугуйтай явах уу гэдэг маань бид нар одоо энэ амьдрал руу орохдоо бие биенийхээ тэр нөхөөсийг мэдэх, тэр учир шалтгаанаа олох гэдэг тэр бие бинийгээ мэдэх гэдэг мэдлэгийн тухайд яриад байгаа юм л да. Тэрнээс мэдлэг гэхээр одоо янз бүрийн өөр зүйлийг яриаггүй. Өөрийгөө мэдэх, өөрлөгөө өнгөх. Тэгээд түрүүн бас ярьжсанчлан би бас хуваалцах гэдэг нь нэг учир шалтгаанаас удаа салах гэдэг шүү дээ. Нөхөр нь салах гэдэг юм уу, эхнэр нь салах гэдэг. Гэтэ хин нэг нь явах гэдэг байгаа тийм үстэй. Нэг нь үлдэх гэдэг. Тэр үлдэх гэдэг байгаа хүн дээр бид нар их ихтэй point тавиад хөөхий энэ одоо гэдэг. Энийг ч гэсэн болооч ээ. Одоо яг үнэн рүү нүүр тулаач ээ. Ягаад гэвэл тэр үлдэж байгаа тэр гоцроо одоо хаягдаад байгаа нөхөр чинь яагаад вэ хаягдах гэдэг. Өнөөдөр би айгүй энгийн жишээ авъя л да. Та одоо анх нэг Монголд одоо бэлэн хоол орж ирж байхад санаж байна уу? Аягтай бэлэн хоол. Тэ? Тэр бэлэн хоолныхаас авыг өнөөдөр хадгалаад явж байгаа юм байхгүй ч тэ. Тэр хэрэггүй шүү дээ. Хайчиж байгаа шүү дээ. Тэрээс ингээд би насан туршдаа энэ бэлэн хоолны савыг анх миний эдсэн бэлэн хоолны савыг хадгалаагүй шүү дээ. Тэр хүн хэрэггүй юм л хайдаг үстэй. Яг түүнтэй адилхан өнөөдөр ч гэсэн бид нар гэртээ ингээд хогны савнд айн хэрэггүйгээд хайдагтай адилхан яагаад хаягдаад байна гэдэг дээрээ тэр хүнийг анхаарал тавиач гэж тэрэн дээрээ өөрлөгөө өнгийгөөд өөрийгөө мэдээсэй л гэж хүсэж байгаа байхгүй юу? Асуудал дээрөөсөө гендэж байгаа гондож байгаа байхгүй юу? Тэр хаях гэдэг хүнд ч байгаа, хаягдаад байгаа хүнд ч байгаа гэдгийг л ярмаар байгаа байхгүй юу? Асуудал яадгүй гэхээр бид нар их ихтэй хаях гэдэг хүн дээр л одоо point гол анхаарал тавиад. Мэдээж тэр хаях гэдэг хүнд асуудал байгаа. Гэтэ тэр хүн яагаад хаях гэдэг вэ? Яагаад энэ хүн одоо тэр хүнд хэрэггүй болчиход байгаа? Тийм ээ? Тэгэхээр энэ хүн ийм учраас ингээд намайг хаях гээд байгаа юм байна. Тийм учраас би одоо ингэж өөрчлөгдөё. Мөн үү? Ингүүл энэ гэр бүлийн чинь асуудалт чинь бас бие бинийгээ мэдэх мэдлэг ингээд хоорондоо эвлэрэх боломжтой л гэдэг зүйлийг ярмаар байна л да. Ерөнхийдөө нэг тийм том улс хуураар нь одоо хүүхэд байхаас нь гэр бүлийн талаарх боловсролыг өгөөд их тийм том зургаар нийгэм дээр үйлчлэх хэрэгтэй байна л гэдэг саналыг гаргаж байна тийм саналыг гаргаж байгаа. Тэгэхээр таны нөгөө саяны асуусан нөгөө 3 дахь төрлийн улсууд нөгөө сал одоо ингээд одоо итгэхээс өмнө ч юм уу гэр бүлээс салчихсан. Тэгээд одоо ингээд амьдрал одоо ингээд сайхан аз жаргалтай гэр бүл зохиох гэсэн чинь гэдэг гэж шүү дээ. Тэгээд Библиэр одоо байд юм болов гэхээр тэгтээ чи гэрлэлээ ч гэсэн нүгэл үлдээгүй хэрэгээгээд энд хэлсэн байгаа байхгүй юу? Гэрлэлээ ч гэсэн нүгэл үлдээгүй хэрэгээ гэж. Тэр хүнд амьдрах эрх вэ шүү дээ. Харин Библиэр бас нэг газар хэлсэн байдаг чи салсан одоо их нэртэй битгий суугаараа гэсэн байгаа гэдэг чи тийм ээ. Санаж байна уу? Тий. Тэр энд бол тий. Салсан их нэртэй суух юм бол чи яасан байна гэд хаана байдгүй лээ. За хүмүүс мэдж байгаа бахан ямар ч байсан байдаг тийм ээ. Санаж байгаа үстэй. Тэгэхээр энэ ихтэй чи гэрлэлээ ч гэсэн нүгэл үлдээгүй хэрэгээ гэдэг дээр би бол одоо өөрийн чи асуултанд хариулчмаар байна. Тэр хүн гэрлэлээ ч гэсэн нүгэл үлдээгүй. Тэр хүн дахин амьдрал зохиогоод ингээд явна гэх юм бол яагаад болохгүй гэж би бодоод байгаа шүү дээ. Эсний дотор энэ дээр зөв жаргалтай хайхаа юу санааг ойлголоо. Одоо энэ дээр нэг тийм нэг жоохон ялгаа байгаа бах гэж би одоо бодоод байгаа. За дахин гэрлэх тал дээр одоо түрүү яриад байгаа тий. Тэгэхээр одоо нөхөр юм уу эхнэр нь хэрвээ үгсэн бол яах вэ? За
гэрлэлт гэрээгээр холбогдож хоорондоо Бурхны дотор одоо гэрээ хэлэлцээр бүсэнч, сэгсэнч, амьдрсан ч, өтөлсөн ч, өвчин туссан ч би энэ хүнтэй насыг туулнаа гэж гэрээгээр холбогдож байгаа тийм. Тэгэхээр Ром номон дээр нэг юм хэлсэн байгаа. Гэрэлсэн эмэгтэй нөхрөө амьд байх үед нь нөхөртөөгөө хуулиар холбогдсон байдаг. Харин нөхөр нь өөд болбол тэр эмэгтэй нөхрийн талаарх хуулиас чөлөөлөгдөнө. Тэгэхээр гэрлэлтийг дуусгах түрүү нөгөө төгсөө маань бас яриад байсан л та үхэл байгаа да тий. Гэрлэлтийн гэрээг дуусгах нь үхэл байгаа да. Тэгэхээр одоо эрэгтэй эмэгтэй аль нэг нь үхлээ гэж бодох юм бол тэр хоёрын гэрлэлтийн гэрээ нь хүчин төгөлдөр бус болоод тэгээд тэр хүн дараагийн амьдралыг бас зохиож болохоор юм шиг одоо Библиэд гэж бас хэлээд байгаа юм л да. Тэгээ бас нэг өөр миний нэг бас нэг ярих гээд байгаа нь бас ямар санаа байгаа гэхээр одоо Есүсийн хэлсэн үг байгаа тийм ээ. Тэгээ би та нарт хэлье хин садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээс салж өөр эмэгтэйтэй гэрлэн тэр нь завхаарсан болно. Тэгэхээр садар самуун одоо араар тавих энэ гин нүглийн улмаас гэр бүлээс одоо салгах нөхцөл байдалд оруулаад тэр дараа нь өөр гэр бүлийг эхлүүлэх гэж байгаа бол би одоо яг энэ жишээний эсрэг л байгаад байгаа юм л да. Яг тэгэхээр тэр хүн анхны амьдрал дээр завхаарлыг үлдээд гэр бүлээс гадуурх одоо бэлгийн харилцааг өөрөө хийчлээ штэ. Тэр хүн ёс суртахуунгүй үйлдэл гаргачлаа. Тэгээ зүрх сэтгэл нь хатуу байна. Гэр бүлийн талаар ойлгуулсан дутуу байна. Тэгэхээр тэр хүн дараагийн амьдралд очиод яах вэ? Дахиад л өөрийнхөө асуудлыг шийдээгүй тийм ээ гэр бүлийнхаа суур үнцнийг ойлгоогүй учраас хоёр дахь амьдралаа зохиосон ч гэсэн тэр хүн ахаал бас нэг хүнийг одоо хуурам мэхлэх юм уу бас тэр одоо боломжтой нөхцөл байдал очиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг Есүсийн хэлсний салж болох нэг одоо шалтгаан садар самууны энэ гим нүгэл байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ садар самууны гим нүгэл гэдэг зүйл нь хүний зүрх сэтгэлийн тэр гим нүглийн шинжтэй асуудал учраас хүн энийг шийдвэрлэхгүй бол ахин хичнээн амьдрал зохиосон ялгаа байхгүй. Тэгэл одоо асуудал нь өөрт нь байна тий. Уг нь нөгөө хүн бодоод байна шүү дээ. Асуудал нь миний гэр бүл би энэ эмэгтэй гэсэн юм уу энэ нөхрөөсөө салчих юм бол одоо дараагийн амьдрал сайхан болно. Гэтэл харамсалтай нь асуудал нь өөртөө явж идэг тий. Өөрөө тэр гмийн мөн чанар тэр хүсэл эрмэлзлээ улам илүү өөхшүүлж ингэж амьдарч байгаа учраас тэгэхээр энэ дээр нэг юм хоёр ялгааг л би бас одоо миний хувьд хэлхийг бас хүсэж байна. Одоо хүслээ л дээ. Тий. Тэгээ Библиэлд хэлсэн ярьж байгаа зүйлүүд бол үнэхээр яг л Бурхны үг учраас энэс бол бид нар гажих ирэх байхгүй шүү дээ, тийм ээ. Тийм. Харин таны нөгөө түрүү чи асуусан асуултанд яг холбож ингээ ярих юм бол тэр хүн итгэхээс өмнө одоо ингээд асуудалтай байж байгаад Есүст итгээд одоо дахин амьдрал зохиох юм бол гэж та асуусан шүү дээ, тийм ээ. Тэрэн дээр бол миний хувьд бол тэр одоо эрэгтэйч бай, эмэгтэйч бай тэр хүн Бурханд итгээд Бурхны үгийн дагуу, Бурхны тушаалын дагуу зөвхт байдал дотор амьдраа гэсэн шийдвэр гаргасан үед бол тэр одоо дахин шинэ хүн болоод төрж байгаа шүү дээ. Тийм үстэй баптизм хүнтэй сууж болохгүй л гэдэг ахгүй тий. Би бол тэгж ойлгоод байгаа шүү дээ. Библиэлд бол тэгэлцсэн байгаа. Ямар нэгэн байдлаар хүнтэй сууж байгаа салсан хүнтэй сууж болохгүй харин одоо өөр хүнтэй суух ийм талын юм би бол тэгж ойлгож байна. Зөв үү? Юу гэж бодож байна? Тийм. Тий, би тэгж л ойлгож байна. Түрүү чи миний нөгөө нэг эхнэр нөхөр хоёр ингээд салах гад байна гэдэг нь шүү дээ тий. Христэд итгэдэг хоёр хүний тухай яриад байгаа байхгүй би Христэд итгэдэг хоёр хүн. Тэгэхээр хин өөр дүүгөө өнгийгөөч гэдэг дээр л илүү анхаарат байгаа би. Ягаад гэвэл нэг нь салах гад байна нөгөөт нь хаягдах гад байна шүү дээ үлдэх гээд байна. Тэгэхээр үлдэх гээд байгаа хүн ч гэсэн би үлдэх гэж байгаа хохиргож болохоос илүүгээр би яагаад ингээд энэ хүнд орхигдох гээд байгаа юм бэ?
би өдөг өнгөе. Би энэ хүнийг өглөө босож хэдэн удаа цайгийн чанж өгч хичнээн удаа ингэж ийсэн юм бэ. Ажиггүй удаа би эхнэрийгээ хичнээн удаа хайрлаж түүний үгэнд одоо дуулууртай байж эхнэртэйгээ одоо би зөвлөдөж ярьж ийсэн юм уу? Би өөрөө ингээд өөрийнхөө дураараа ингээд яваад байсан юм уу гэдэг ч юм уу ингээд олон зүйл дээр ингээд өдөг өнгөгөөсөө нөгөө явах гээд байгаа нөхөр ч гэсэнтэй яагаад явах гээд байгаа. Үг тушаал гэж байгаач түрүү манай төгсөөг хэлсэн тийм үү? Үхэл хүртэл салхал биднийг салгана гэсэн. Ягаад энэ үг тушаалыг би зөрөх гээд байна гэдэг дээрээ ч хүртэл энэ мэдлэгтэй байхын тулд энэ рүү эзэн рүү ингээд хараачаа гэдэг зүйлийг хэлэх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр харамсалтай нь өнөөдөр гэр бүлүүд ахаал төрүүч хэлсэн бурхнаас эмээх эмээлт мэдлэг гэдэг зүйл байхгүй байна. Би 3 жил би одоогоос өнөөдөр 21 он гэдэг чинь 3 жилийн өмнө бас нэг хүнтэй уулзч ирсэн. Яг л амьдралынхаа хувьд одоо ингээд яг болохгүй байна, яг ингэхгүй байна гэдээ ингээд яриад тэгэл яг эзэн рүү яг өнгийгөөд эзэн рүү алхаач гэд яг л одоо яг тэр залууд ингээд хүсэл тавиал ингэж яг л өөрийнхөө зүтгэсээр гал тэгэл тэр залуугийн амьдрал бол одоо маш бэрхшээлтэй зүйл тохиолдож ирснийг би аягүй сайн сандгийн. Яг эзний талд зогсох үед мэдээж бурхан угаасаа би та нарыг хөдөө чулуун зогсчихвээ гэсэндээ тэнгэр өстрийн гадаар өргөж явнаа гэж хэлсэн байгаа даа шүү дээ. Тэр бурхан тэгэж биднийг хамгаална гэдэг ах чинь өөрөөхөө зүтгээд ингээд зөрнөө гэдэг бол үнэхээр бурханыг таньж мэдэх мэдлэг түүнээс эмээлт мэдлэг байхгүй байна гэдэг зүйл байгаад байна л да. Миний хувьд ч гэсэн бас алдаад мэдэхгүйгээсээ болоод итгэлийн амьдрал дотор би алдчихсан гэж түрүү хэлсэн шүү дээ. Харин бурхан руу яг түрүүчийн төгсөөгийн хэлжсэн яг босоо шогн руугаа бурхан руу илүү ойртох тусам яг гурвалжингаар ингээд төсөөлөх юм бол нөгөө эхнэр нөхөр хоёр илүү бурхан руу ойртох тусам хоорондын зайн ойртдог гэдэг нэг зураг байдаг үстэй тийм ээ. Гурвалжингийн хоёрдгийн болонд нь эхнэр нөхөр хоёр байхад тэр хоёр хүн яг эзэн рүү ингээд ойртох тусам тэдний хоорондын зайнууд нь ойрхон босооргаад эзэнтэй ингээд ойртдгоо гэж яг тэр зарчмын дагуу үнэхээр надад одоо зөвлөж ирсэн, надад намайг халамжилж ирсэн, үнэхээр намайг ойлгож надад одоо тусалж ирсэн тэр одоо зөвлөгч те халамжлагч тэр хүмүүсийн одоо пастор тэ ахлагч энэ хүмүүсийн ач буйнаар бол миний хувьд бол нөгөө мэдлэггүй байсан гэр бүлийн талаар мэдлэггүй байсан зүйлүүд дээр илүү мэдлэгтэй байж эзнийг таньж мэдэх тал дээр мэдлэгтэй байж ингээд амьдрал маань илүү сайхан цэгцрээд ингээд одоо баяр хөөртэй эзэн дотор амьдарч байна. Тэр Амен. За үргэлжлүүлээд жаргалтай юу яриагаад босчих юм уу? За. Тэгэхээр бол сална гэдэг бол айгүй хэлэхэд амархан шүү дээ. Ер нь ямар ч хүмүүс маргалцсан гэсэн одоо энэ сүүлийн үед залуучууд ч гэсэн те одоо над дээр зөвлөгөн дээр маш олон хүмүүс ирдэг байхгүй. Би ч нөгөө 104.5-аар нэвтрүүлэг зөвлөгчээр ажилладаг учраас маш олон гэрүүд ингээд уцаар яриад ирээд уулзж байна. Маш олон учир шалтгааны үднэс. Тэгэл ярина яг ингээд сонсож яхна тэгвэл салчихгүй, тэгвэл салъя гэдэг итгэж байна, итгэж биш ч хүмүүс байна л да. Тэгэл ярьдаг би тэгж хэлсэн тэгвэл явчихгүй юу, тэгэл чи яачихгүй юу, тэгвэл салъя л даа гэл ингээд амархан штэ нүгийг хэлэхэд. Гэтэ дараачийн хариуцлага нь юу юм бэ гэдэг. Бид нар те тэр ямар чухал үг одоо энэ дээр одоо энэ хариуцлахгүй үгийг хэлж байна гэдэг дээр өөрт бид нар бас бодох хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр бидний хувьд бол тэр гэр бүлийн талаарх ойлголт тэр өссөн орчин гэр бүлийн соёл гэдэг юмнууд чинь ерөөсөө үндсэндээ бол айгүй хэцүү байсан юмнууд байгаа. Тэгээд энэ бүх хүмүүс мэдлэгтэй, бүх хүмүүс эзнийг таньж мэдэх мэдлэгтэй, бүх хүмүүс гэр бүлийн талаар мэдлэгтэй байх маш чухал гэдгийг би ойлгоод байгаа. Тэгээд энэ хүн болгон яг энэ гэр бүлийн талаарх ойлголтууд маш чухал. Яг гэвэл бид нар ингээд мэдж байгаа юм шиг мэддэггүй байхгүй юу. За тэгээд зарим тал дээр бол ингээд яг үнэндээ бол бид нар нэг айгүйх заадаг. Үнээс ерөөсөө сонсохгүй. Хүн чи ерөөсөө ингээд өөрийнхөө дотор болоод байгаа зүйл ингээд намайг нэг буруутгахгүйгээр, намайг нэг шүүмжлэхгүйгээр, намайг нэг яахгүйгээр нэг сонсчоосоо гэсэн бодлоор хүмүүс их ирдэг. Гэтэл их хүмүүс болохоор өө чи тэг тэгэхгүй яасан өө чи ямар сони юм бэ чи итгэж байж айлсгүй тэлдгээр намын тэд дээр тэгсэн байгаа үстэй чи өстэй ямар арчаагүй юм бэ гэл ингээд одоо ингээд зөвдөл заагаад ингээд янз бүрийн байдлаар ингэчгээр бас зарим хүмүүс ингээд зүрх сэтгэл байгаа юм ингээд ил гаргаж чадахгүй ингээд маск таад ингээд явждаг тохиолдлууд байд юм байна. Анзаараад одоо хүмүүстэй ингээд уулзаад байх дээр. Тэгэхээр миний хувьд бол
хамгийн түрүүнд одоо бие бинийгээ сонсож сурах гэдэг зүйлээр л маш их суралцж явна. Ааха. Зөв. За, жаргалан тахт баярлалаа. За, үргэлжлүүлээд сүхэ одоо дараагийнхаа нэг хэсэгтээ орох үед цаг гарan нэлээд бас явцсан юм шиг байна цаг. Тэгэхээр дараагийн маань хэсэг нь юу вэ гэхээр энэ доор нөгөө бидний лайв үзэж байгаа хүмүүс комент их бичиж байгаа. Тэгэхээр энэ комментуудыг уншаад хэдүүлээ асуулт байвал хариулаад тэгээд явъя. Тэгээ сүхэ хөтлөөд явах гэж бодож байна. За коммент бол ер нь бол бичээд тэг би энэ доор бас гаргаад байна л да. Тэгээ ихэнх комментууд яг гоо бидний ярьж байгаатай санал нэг байна. Тэгээд баярлалаа гэсэн коммент. За асуултууд юу гэвэл за энэ дээр ганц хоёр асуултууд бас харагдчихсан. За тэгээ ингэсэн байгаа. Хүмүүс 3 жил гэрлээд 3 жил болоод хайр дурлалын үеийн дуустдаг гэж ярьдаг. Тэр үнэхээр үнэн үү гэж байдаг бол ямар үед яах вэ гэж бас нэг хүн асуусан байна. Ийм үед яах вэ гэсэн юм шиг байна. За тэгээ эхнэр нөхөр хоёулаа хариуцлагатай байх хэрэгтэй гэж бодож байна. За тэгээд христч хүмүүсийн салтыг багасгахын тулд чуулганууд залуучуудаа Библийн дагуух гэр бүлийн боловсрол олох хэрэгтэй гэж Батзай Йошуа гэдэг залуу асуусан байна. За дахиад түрүүний асуултыг бас багш маань бодож байгаараа тэгээд жаргалан тахад баярлж авдаг шүү. Идэрлийн баяр хөөр үйлчлэлийн төлөө баярлж авдаг шүү гэсэн байна. За насан туршийн ханаа сонгох тал дээр мэдлэггүй ойлголтгүй байгаагаас олон асуудлууд бий болж байна гэсэн тийм утгатай асуултыг бас асуусан байна. За тэгээд ерөнхийдөө түрүүний хэлсэн асуултанд та хариулах уу? Гэрлээд 3 жил болдог. За тань дээр бас нэг ийм асуулт ирвэл яг. За бас христэс залуус ханаа сонгох тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ? Энэ тал дээр сургалт байна уу гэж асуусан байна. За христ залуус ханаа сонгох тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ? Энэ тал дээр сургалт явагддаг уу? За энэ тал дээр бол ер нь бол сургалт бий. Ягаад гэвэл одоо бид нөгөө гэрлэлтээс өмнөх амьдрал гэрлэлт гэдэг чинь өөрөө хариуцлагатай зүйл насан туршийн амьдрал учраас энэ тал дээр бид нар бол одоо маш том алхам хийгээс өмнө зөв шийдвэр гаргах тал дээр бол сургалтанд суух хэрэгтэй. Дөрөв чи ярьдаг нөгөө мэдлэг гэдэг юм аа бас мэдэх хэрэгтэй. Дурлал гэж юу юм бэ? Хайр гэдэг юу юм бэ гээл тэгэл мэдээж одоо яг тэр дурлалын үе процесс одоо сэтгэл хөдлөлөөрөө шийдэх шийдвэрүүд гэдэг. Дөрөв чи асуусан асуулт болохоор нөгөө 3 жил болоод одоо ингээд хөрчдгүү гэдээ асуусан шүү дээ. Мөн үү? Сүхвэ. Тэгээд одоо яг ийм процесс ирсэн байвал яах вэ гэдэг. За олон хүч шалтгаан байгаа. Яг тэгдэг, яг ингэдэг гэсэн юм бол мэдээж одоо амьдрал учраас амьдрал нэг баян учраас олон хүмүүсийн амьдрал дээр өөр кейсүүд гардаг. Гэхдээ нийтлэг нэг хариулт юу вэ гэхээр ер нь бол эхний 3 жил бол дайн тулаанал гэдэг л дээ. Эхний 3 жил заримдаа бол ийм амар амгалангийн 3 жил гэж ярьдаг. Энэ нөгөө тухайн хүнээс шалтгаалдаг. За яг түрүүчийн хэлсэнчлэн нөгөө христ христгэн гэр бүлүүд нь эхлэхээс өмнө нөгөө нэг ханаа зөв сонгоогүйгээс болоод би хинтээ суучваа гэдэг. Ер нь би энтэй суухгүй байсан байна. Би буруу сонголт хийчихгээд бодох үед нэрээ яг амьдарч байгаа эхнэр ч юм уу нөгөө асуудал гаргаад байгаа нөхөр ч юм уу тийм буруу хүн шиг би миний буруу сонголт байна гэд хөдөлж байгаа хийж байгаа үйлдэл болгоно буруу харагдаад байдаг ийм тал. Одоо өөрийнхөө нөгөө нэг оюун бодолтой нөгөө гэтэл яг үнэндээ тэр хүн буруу юу гэдгийг бид нар ярилцаж, ойлголцож, сонсож яг ингээд өөрсдөө дотор байгаа зүрх сэтгэлийнхэн яг тэр ярилцах цагуудыг гаргаж ээж бид нар ойлголцно. Тэгэхээр 3 жил дотор зарим гэр бүлүүд өштэй маш их дайн тулаантай байж байгаад 3 дахь жилээсээ бараг 4 дахь 5 дахь жил рүүгээ бүр ингээд амар тайван болоод бие бинийг ойлгоод таниад мэдээд ингээд явчих гэр бүлүүд байгаа. 3 жил ингээд ерөөсөө асуудал болохгүй ингээд яах гэдгийг нь мэддэггүй айгүй сайхан амьдраад байгаа юм шиг ингээд нөгөө асуудлууд нь илэрч өгөхгүй байж байгаа 3 жилийн дараа тесрэгдэх ч юм гэр бүлүүд байгаа.
Тэгэхээр 3 жил гэдэг өөрөө бас тодорхой хэмжээний хугацаа 1080 хоног байгаа. За энэ хугацаанд тухайн одоо амьдарч байгаа гэр бүл болсон хүмүүсийн гэр бүлийн соёл, орчин, өссөн гэр бүлдээ авсан зүрхслийн одоо шарах, гомдол, хорсол, үл уучлал тэр гэр бүлээс авсан хүчирхийллүүдээс гарсан тэр шархууд нь хэдийн хугацаанд одоо илэрх вэ гэдэг ийм цаг хугацаа байдаг. Тийм учраас бие бинийгээ таньж мэдэх хугацаа бол тодорхой хугацаанд бол 3 жил дотор явагддаг. За тэгээд түрүү чи хэлсэнчлэн ер нь бол юмд учир суманд занг гэж монголчууд ярьдаг штэ. Бие бинийгээ ойлгох, бие бинтэйгээ ярилцах гэдэг одоо энэ зүйлийг бид ерөөсөө мэдэхгүйгээс болоод бид нар маш их алдаа гаргад юм байлээ. Ялангуяа залуу гэр бүлүүд. Эрэгтэйчүүд нь ихэнхдээ нөгөө ярьдгүй, эмэгтэйчүүд нь ихэнхдээ яриад байдаг. Тэгээд нөгөө эрэгтэйчүүд нь сонсож чаддгүй ийм асуудлууд байгаа шүү дээ. Эрэгтэй хүний нөгөө ялгаатай байдал дээр эмэгтэй хүний нөгөө ярих хэрэгцээ бол өдөрт маш олон удаа үг ярих хэрэгцээтэй байгаад гэх мэтлэнгийн энэ үл ойлголцлоос болоод гэр бүлийн асуудал нөгөө салт дээр хурцчихэд байгаа. Эрэгтэй эмэгтэй хүний ялгаатай байдал гэдгийг аягүй сайн мэдэх одоо мэдлэг хэрэгтэй байна. Тэгээ яг ийм сургалтанд хамрагдаад суух хэрэгтэй. Сургалтанд хамрагдаад суух юм бол үнэхээр одоо өстэй ийм хэм байсан уу? Яг энэ чинь би өстэй уул аваа шиг бодгоод яваад байсан шүү дээ гэдэг гэр бүл зөндөө байна. Тэгэхээр яг л нөгөө Библиэлд хэлсэн чинь миний ард түмэн мэддэггүйгээс олж мөхнө гэдэг үг маань бол яг л үнэн байгаад байгаа учраас бид энэ тал дээр суралцах хэрэгтэй байна. Суралцахад ерөөсөө цаг гаргах хэрэгтэй. Манайхан яадаг вэ гэхээр зарим тал дээр бол нэг ингээд ашигтайхан шиг юм өөрт нь одоо мөнгө санхүүг боломжтой юм байх юм бол айгүй их цаг зарцуул яваад байдаг. Гэтэл амьдралын юм айгүй чухал зүйл рүү цаг гаргадаггүй, санхүү зориулдаггүй, тийм ээ. Тэгээд яг эцсийн бүлэгт ингээд яг амьдрал нь айгүй сайхан хүн харахад айгүй сайхан юм шиг боловч яг зүрх сэтгэл нь хоосорцсон, тий бие бинийг ойлгохгүй болцсон. За би өөртөө буруу сонголт хийчих гэдэг ийм буруу одоо бодол дээр хүрээд ирчдэг ийм асуудал байгаад байгаа шүү. За энэ доор нэг асуулт асуусан байна те. Христч залуус саний сонгох тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ? Энэ тал дээр сургалт явагддаг уу гэдэг. Миний түрүү сүхэ асуучлаа. Тийм байна л асуулт байна тий. За яг үнэндээ бол мэдээж ер нь бол Библийн зарчмын дагуу бол Адам чинь ингээд сэрсэн чинь Ева ингээд бурхан дагуулад төрөөд ирсэн шүү дээ. Тийм ч учраас бид нөгөө хормын яслал дээр хүртэл ингээд эрэгтэй дээр нөгөө аав нь ингээд нөгөө эмэгтэйг дагуулад ирдэг шүү дээ, тий. Тэгэхээр бол хань гэдэг бол үнэхээр одоо амьдралын туршид, насан туршид амьдрах бурханаас ирж байгаа бэлэг шүү дээ. Мөн үү? Тэгэхээр энэ бол мэдээж хамгийн түрүүнд бол залбирах хэрэгтэй. Тэгээ мэдрэмжинтэй хөтлөгдөхгүйгээр эзнээс яг тэмдэгтэй яг эзний сонгосон надад өгсөн яг Ева мөн гэдгийг тэр эрэгтэй өөрөө таньнаа. Ер нь эрэгтэй тань шүү. Тэ? Ер нь одоо хуучин цагт бол эрэгтэйчүүд чинь нэг эмэгтэйчүүд захиа өгөөл яваад байдаг байсан шүү дээ. Одоо ч юм бол эмэгтэйчүүд чинь айгүй өөрсдөө айгүй илэрхийлээд байдаг болчиход байна шүү дээ. Энэ чинь бол одоо бас яг үнэндээ бол бурхан аав Еваг хөтлөөл Адам дээр авчирсан шүү дээ. Тэгэд энэ чинь ингээд зарчмыг зөрчөөд зөрөлдөд байгаа байхгүй юу? Нөгөөтэйгөр их юм бол тэр үнэхээр ханаа сонгож байгаа эмэгтэй бол одоо яг нөхөрт гаргаж байгаа эмэгтэй бол эзний дотор бол яг үнэхээр чин стрессээ залбирах үед бол бурхан өөрийнх нь Адам болсон тэр эр хүнийг бол явуулна гэдэгт би итгэдэг. Тэгээд ханаа сонгох тал дээр бол ер нь хувь хүний хөгжлийн талаар эрэгтэй эмэгтэй хүний ялгаатай байдал гэдэг талаар сургалт хийдэг юм. Тэр нь бас хамрагдаж болно. Тэр сургалтанд суугаад би өөр нь ямар хүн бэ? Би одоо гэрлэлтээс өмнө яах ёстой, юу хийх ёстой вэ? Юунд одоо суралцах ёстой вэ? Юунд бэлтгэх ёстой вэ гэдэг дээр бас бид нар суралцмаар байгаа байхгүй юу? За миний хувьд бол залуудаа юу ч мэдэхгүй гэрлийн талаар ямар ч мэдлэг ойлголт байхгүй тэгэл пад гэж явчихсан шүү дээ. Тэгээ над чигийн гэрүүлүүд одоо зөндөл байдیں۔ Тэгэхээр одоо залуучууд яг хөөхтэй боломж байна. Ялангуяа Христэд биднэрт бол гайхамшигтай давуу тал байгаа. Энэ Библи гэдэг бол ер бусын бидний амьдралд өгсөн бурхны захиа, зааварчилгаа, жодооны одоо дөрмийн ном тийм ээ. Нэг үгээр амьдралыг одоо энэ хотын хөдөлгөөн гэж үзэх юм бол бид нар хэрхэн одоо аваар устал гаргахгүйгээр нэг захаас нөгөө зах хүртэл одоо сайхан одоо дөрм журмаараа явах вэ гэдгийг одоо
Бурхан биднэрт энэ дөрвийн ном болгоод энэ Библийг өгсөн учраас энэ Библиэр бол бүх зүйлүүд байгаа. Гэтэ энийг маш гоё зэгцтэйгээр одоо бид нар ойлголт ингээд ялангуяа үерхэж байгаа залуучууд бол зориулсан зөндөө олон сургалтууд байдаг штэ. Харин зүгээр ховчлон яг үерхэж байгаа залуучууд гэрэлтийн талаар зөвлөгөө авахар бол цаг аваад ингээд зөвлөгөө авч байгаа. Тэгээд тий. Түрүү энэ за яг одоо за манай хоёр төгсөө өсөх хоёр маань би ярихаас өмнө гэс нэг хэлмээр байгаа зүйлийг хэлж байна. Доор нэг асуулт байгаад байна л да. Ингэсэн байгаа төгсгөл хэсэгтэр нь Христчл мөн бол бас нэгэн суусан л бол салахгүй байх тал дээр анхаарах уу гэсэн байна те. Тэгэхээр энэ дээр өөрийнхөө бас бодож байгаа юм хуваалцчвал яад юм бол ч тий. Нэгэн суусан бол салахгүй байхад л анхаарах хэрэгтэй л гэсэн үг л те. Түрүү манай нөгөө жаргалан тах маань хэлээд байгаа гол одоо утга нь бол ерөөхдөө тэр гэж би ойлгосон. Суухаасаа өмнө тэр хүн үнэхээр яг итгэгч мөн үү биш үү тэ бурханд хайртай юу үгүй юу гэдгийг нь сайн нягтлж шалгаж агаад тэгээд нэг том шийдвэрээ гаргах хэрэгтэй. Тэгээд тэр шийдвэр гарсан л бол эргэж буцах зам байхгүй шүү л гэж ерөнхийдөө ойлгох ёстой хаа гэж бас миний тэгж бас хариулж хэлмээр бас санагдаж байна. Тэгээд нөгөө жаргалан тах маань бас түрүү нэг яриадсан. 1-р Коринт номны нөгөө ишлэл байсан те 7:15 хэрэг үл итгэгч нэгэн салбал салга. Ах トゥ болон эгч дүүнэр ийм тохиолдолд боолчлолдоор байхгүй харин ч бурхан биднийг амар амгалан дуудсан юм гээд. Тэгээ энэ ишлэлийг би ингэж ойлгосон л да. Урд нь бас нэг юм уншиж хагаад одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүн байжгаад эрэгтэй нь итгэгч биш байлаа гэж бодъё. Тэгвэл эмэгтэй нь чи итгэгч биш юм чи би чамаа саллаа гэж хэлж болохгүй. Харин юун дээр энэ ишлэл яг бүрэн утгаа хэрэгжих вэ гэхээр нөгөө итгэгч биш хүн нь нөгөө итгэгч хань ижилтэй хандаад би чамаа салъя гэж хэлэх үед тэр хүслийг зөвшөөрөх тухай байгаа шүү. Тэгэхээр ерөнхийдөө Христэд итгэгч хүмүүс амнаасаа ер нь салъя гэсэн үгийг ер нь гаргахгүй байх хэрэгтэй. Тийм үзэл бодол ер нь байхгүй байх хэрэгтэй. Харин нөгөө жаргаланд багш маань хэлээд байгаа нэг Библийн нэг тохиолдол байна шүү дээ. Тэр тохиолдол нь юу вэ гэхээр нөгөө итгэгч биш хүн өөрөө хүсэлт гаргаад за болио. За одоо энэ харилцаагаа дуусгая гэж хэлэх үед яг хөө тэрэн дээр бол Библийн гаргалгаа байна гэсэн санаа бас байна тий. Яг үнэ. Тэгвэл яг таны хэлдэг үнэ шүү. Христ бид нар бол төвчээр гэдэг зүйл байгаа. Яг л энд 14 дээр хэлж байгаа учир нь үл итгэгч нөхөр нь эхнэрээрээ ариусгагдсан байна гэж байгаа байхгүй юу? Эхлээд энийг хэлсэн. Яг л тэр итгэгч биш нөхөртэй амьдарч байгаа эмэгтэй хүнээр дамжуулаад нөхөр нь ариусгагдаад байж байгаа. Харин энэ ариусгаж байгаагаа ойлгохгүй би танаа бурхны танааста юугаар ч би явахгүй чийл тэр Есүстэйг явдаг юм байгаа би чамтай амьдрахгүй би саллаа гэд тэр хүн өөрөө шийдвэр гаргаад явах юм бол одоо уучлаарай тэр хүнийг одоо явуулахаас өөр арга алах тийм ээ яг л тэр хүн өөрөө шийдвэр гаргаад явж байгаа учраас ах トゥ болон эгч дүү нар ийм тохиолдолд боочлолдор байхгүй гэдэг байхгүй боочлолдор байхгүй харин ч бурхан биднийг амар амгалан дуудсан юм а гэдэг энэ зүйл нөгөө яг одоо манай дүүгийн хэлдгээр итгэгч хүн бол хизээ салъя гэдэг үг бол үгийн санд бол байхгүй гэсэн үг. Үгийн сангаас гаргая л гэдэг л одоо санаал яваад байна л да. Тий, ягаад итгэгч хүн тийм үзэл бодолтой байж болохгүй вэ гэхээр бидний бурхан өөрөө салалтыг үзэн ядж байгаа учраас бид нэр бурханы үзэн яддаг зүйлийг сэтгэн бодож тэр үзэн яддаг зүйлийг бид нэр бодоод одоо яах вэ? Тэр бурхны хатаалал одоо зогсохоос өөр арга зам байхгүй л болж байна. Яг үнэ шүү. За дараагийн асуулт. Дөрөв нөгөө комент байсан шүү дээ. Сална гэсэн ойлголт байхгүй юу гэлээ. Сална гэсэн юу байхгүй гэдэг комент байсан гэсэн шүү дээ. Сэтгэл байсан гэсэн шүү дээ. Тэр бол яг үнэ. Яг л бид нар яг одоо яг залуу хосууд гэрлэхээс өмнө одоо энэ маш одоо яг түрүүчийн яасан те яг энэ Христ чи яг мөн үү яг энэ итгэлийн амьдралаар яг бид нар итгэл үнэмшил дотроо яг бурхнаас имэж түүнийг хүндэлж те үхэл хүртэл биднийг салгах хүртэл
яг одоо ямар ч байдал байсан гэсэн би одоо ингээд яг энэ үгийнхаа дагуу энэ амлалтынхаа дагуу амьдрна гэсэн амлалт байгаа болвол гаргаж чадж байгаа бол яг тэр зүйлийн дагуу амьдрна гэдэг бол маш чухал одоо шийдвэр шүү гэдгийг одоо дахин хэлмээр байна л да. Тэгэхээс өмнө суралцах хэрэгтэй бид нар эзнийг таньж мэдэхтэй түрүүн бас асуусан шүү дээ эхнэр итгэх Христэд итгэдэг хүн одоо амьдралынхаа ханыг яаж сонгох вэ гэхээр яг үнэнхээр бурхныг таних мэдлэг рүүгээ илүү их зүтгэх юм бол энэ бүх зүйлийг та нарт нэмж өгөх болно гэж байгаа байхгүй юу? Матай 6:33 тийм үстэй. Зөвхт болон хаанчдын төлөө эхлээд яваарай. Тэгвэл та нарт энэ бүх зүйлийг нэмж өгнө гэдэг чинь үнэхээр одоо тэр нөхрийгч юм уу тэр эхнэрийгч нь болох хүнийг бол үнэхээр бурхан бол нэмж өгөх болно. Нэмж өгөх гэдэг нь одоо юу гэдгийг одоо боловсролтой ч гэдэг юм уу одоо юу гэдгийг одоо ямар юм хүсэж जैन те тэр хүн залбираад нэг юм хүсэж байгаа үедээ тэр одоо өөрийнхөө нөхрийг юм уу эхнэрийг тэгэд яг тэр одоо би одоо ийм гоё урлагийн одоо хүнтэй суумаар байна гэдэг юм бол одоо тэрийн өгөн ч гэдэг юм уу те боломжгүй байхгүй байхгүй эцэн дотор хамгийн гол нь эхлээд хаанч бол зөвхт байдлын төлөө яваарай гэдэг байхгүй. Тийм харин тийм байна. Тэгэхээр бид нар яг ингээд залуучууд одоо ингээд анзаархлаар одоо би ингээд гэр төгсөж байгаа суух гэж байгаа гэдэг нөгөө яг хаанчдын төлөө зөвхт байдлын төлөө байдлуудаа ингээд хаяад алдагдуулаад байдаг талууд бас бий. За манай төгсөөд маань хуваалцах зүйл байна уу? Саяны яригдж байгаа комментүүдтэй холбоотой юм уу? Эсвэл дотор бодогдож байгаа зүйл юм уу? Салалтын хувьд бол түрүү хэлсэн те яг Библийн дагуу бол яг үндэ салт гэж яг хоо Иесус эзэн юу гэсэн бэ гэхээр Матай номон дээр завхаарлаас гэж нэг зүйлийг хэлсэн те завхаарл гэдэг зүйл. Гэтэ би энийг юу гэж ойлгодог вэ гэхээр за магадгүй хэн нэг нь ингээд те одоо ингээд ойлголцохгүй байсараад хол хөндий байсараад харилцаагаа улам хөндөрүүлсараад магадгүй хэн нэг нь одоо өөрт нь илүү татгцсан хүндээ завхаарж болно те завхаарлаа гэж боддог бүр тэгтлээ гэр бүлийн харилцаа явсан байна. Энэ харилцаа тэгвэл шууд одоо ингээд те Иесус эзэн завхаарлаар бус шалтгаанаар салж болохгүй гэсэн завхаарлыг бол болно гэсэн гэж ойлгохгүй бол би бол бас шууд ингэж бас ойлгох нь бол бас жоох өрөөсгөл гэж хардаг. Яг гэхээр хуучин гэрээнд Израилийн ард түмнийг бурхан маш олон удаа та нар бол те өөр одоо яг нөгөө нэг агтаас үе тавьчаад өөр ирчүүдтэй завхаарлаа гэж олон ялангуяа ирчүүлгийн номууд дээр те дүрслэн хэлсэн байдаг. Гэхдээ бурхан тэднийг уучлаад гэхдээ тэр нэг үндсэлтэй хэрвээ тэд нэр үнэхээр гимшээд эргүүл ухаар бол дахиж одоо энэ замаараа явахгүй гэж бурхан уучлж байгаа талаа. Тэгээд эхнэр нөхрийн хоёрын хооронд ч гэсэн бас иймэрхүү харилцаа байх хэрэгтэй. Хэрвээ магадгүй нэ алдаанд орлоо тий тэгээд инглээ. Гэтэ энэ зөвтгөж байгаа мөрдөөсөө биш л дээ. Инглээгээд салахгүй юу гэдэг талаар яриад байгаа. Зөв. Төгсөөгийн маань санаа бас их чухал санаа байна. Төгсөө маань ерөнхийдөө түрүү манай хин жаргалантай ах маань болохоор Коринт номны тэр хэсгийг болохоор итгэгч биш хүн өөрөө хүсэл гаргах юм бол салж болно гэдэг түрүү баха ярьсан шүү дээ. Одоо төгсөөгийн маань санаа болохоор дараагийн нэг бас нэг салж болох боломжтой нэг ишлэл харагдаад байгаа нь Есүсийн хэлсэн нөгөө нэг саяны үг шүү дээ тий завхаарлаас одоо бусад шалтгаанаар одоо салж болно гэж Есүс хэлсэн юм шиг. Тэгэхээр яг төгсөөдөө би бас яг 100% санал нэг байна. Ер нь бол бид нэр энэ ишлэлийг бариад тэглээгээд яах юм? Хүн болгон зөвлөгөө өгөхдөө бид нэр чи та нар хурчин завхаарч нь. За бойлвол Библиэлд тэгж хэлсэн гэж бид нэр тэгж муухай юм ярьж болохгүй л дээ тий. Тэгэхээр бид нэр аль болох нөгөө бидний бурхан биднийг уучлж байгаа учраас уучлал нэгүсэл гэдэг юмыг бид нэр бүх юмны өмнө тавиад тэгээ хүн ямар ч алдаа гаргаж болно. Тэгэхээр тэрийг бас бид нэр гэр бүлийн одоо хүмүүсийн хувьд бас биений уучлалдаг байгаасай гэж яг тэр тал руу илүү бас зөвлөгөө хуваалцчих бол бас болох хаа гэж бодож байна тий. Нөгөө нэг гэр бүлүүд одоо яг салах хүртлээр нөхцөл байдал толцсон байгаа шүү дээ. Тэгэхээр нэг гурван зүйл эхнэр нөхөр хоёр хийх шаардлагатай байдаг. Нэг бол хамгийн нэгдүгээр яах вэ гэхээр салаад энэ амьдралаа дуусгая гэдэг нэг шийдвэр тавьчихдаг.
Энэ нь яах вэ гэхээр эхнэр нөхөр хоёр салаад тэгээд амьдралаа бүрэн дуусгаад хоёр тишээ болно гэсэн. Хоёр дахь нөхцөл байдал нь юу вэ гэхээр уучлаад хүлээн авах. Энэ нь яах вэ гэхээр миний түрүүний ярьсан чигтэй хэвээ хин нөгөө нэг хуурсан эхнэр нь ч нөхөр нь ч байдаг үнэхээр буруугаа гимшээд яг зүрхнээс ухаарад одоо хоёулаа амьдралаа босхон байгуулъя. Одоо ч яг ингээд явъя гэдэг тийм ингээд тохирсон бол уучлаад хүлээн авах гэж сонголт байдаг. Гурав дахь сонголт нь юу байдаг вэ гэхээр өөрчлөх гэж байна. Тэр нь юу вэ гэхээр эхнэр нөхөр хоёр аль яг үндэ нөгөө нэг одоо энэ салах хүртлээ тэр хоёр чинь маш олон процессыг явж байгаа байхгүй юу? Айгүй олон жижиг зүйлсүүд байна. Энд чинь зүгээр нэг өнөөдрийг ил чи маргаас салъя гэсэн юм ярихгүй шүү дээ. Айгүй олон зүйл айгүй удаан хугацааны туршид те жижиг шажиг нуугдмал янз бүрийн одоо жижиг шажиг зүйлсүүд байгаа. Энэ нь ингээ явсаар томроод салтан дээр өгч байгаа. Тэгээд эхнэр хоёр гол сонголт нь юу вэ гэхээр одоо нөгөө нэг би өөрчлөх гэж байгаа те хоёулаа өөрчлөгдөн хоёр талаас. Яг л салалт бол яг үндэ нэг талдаа байдаг. Хин нэг нь завхааснаар, эсвэл хин нэг нь муухай ашигласнаар, эсвэл хин нэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлснээр ихээс илүү яг хоёр талаас хоёулангаас нь харилцан хамааралтай байдаг. Эзэж тэ нэг талын буруу гэж байдгүй гэж. Тэгэхээр салалт гэдэг зүйлийн тал дээр бол ердөөсөө аль болох салах гэдэг биш. Харин салахгүй байх ямар арга вэ? Одоо хоёулаа тэгвэл нэг нь тийм нөхцөл байдалд тулаад ирчлээ. Тэгвэл хоёулаа яах гэдгээ илүү яриул илүү зүгээр илүү ойлголцоотой энэ талбарууд дээр түүнээс биш өстой гомдсон ингэсэн тэгсэн чи ингэсэн би тэгсэн гэдэг нөгөө нэг би чи дээр биш харин бид яах вэ гэдэг энэ зарчмаар явах юм бол илүү бас үр дүнтэй биш олон бас кейсүүдээс нь харсан л та. Тий. Зөв. За сөхөө маань ерөнхийдөө манай эфирийг бас удирдах авч явж байгаа. За тэгэхээр одоо цаашдаа яах вэ вэ? Ямар үн шатраг ярилцах уу? Эсвэл комент унших уу? Эсвэл төгсгөл хэсрэг орох уу? Орж яах вэ? Яаж вэ? За тэгээд ерөнхийдөө нэвтрүүлэг маань одоо өндөрлөх тал руу хандж байна. За тэгээд та бүхэн бас сайхан ярилцаж хуваалцсанд талархаж байна. Олон хүмүүсээс энд бас библийн ишлүүдийг бидний түрүүний уншсан ишлүүдийг бас энд бас холбоотой ишлүүдийг бас оруулж агаад маш их баярлалаа. Тэгээд гэр бүл болохын өмнө утга учир бурхны хүсэл төлөвшил гэд бүхий л тал дээр хуухавдаа өсөх хариуцлага хүлээх цагтаа шийдвэр гаргаад хормоо игээрээ пастортай одоо санал нэг байна гэсэн байна. Пастортай гэдэг нь одоо жаргалан тогшийн талаар ярьж байгаа шиг байна. Тэгээд жаргал багштай бол санал нэг байна гэж хэлж байна. Бас чуулганы пастор ахлагчид өөрсдөө бас энэ тал дээр маш сайн суралцаж үлгэр жишээ байж одоо тэгж байж одоо харуулах хэрэгтэй тэгж байж одоо хүмүүс заах хэрэгтэй юм болов уу гэж бодож ийн гэсэн байна. Тэгээд пастор ахлагчид маань бас маш сайн одоо энэ тал дээр бэлэн байж бэлтгэлтэй байх хэрэгтэй. Энэ талын зөвлөгөөний тал зөвлөгөө өгөх бүрэн бэлтгэлтэй байхын тулд өөрсдөө бас энэ гэр бүлийн зөв одоо дүр төрхийг хүмүүст үзүүлж одоо харуулах хэрэгтэй гэдэг ийм саналыг бол хэлсэн байна. Түрүүний Яшо гэж залуу бас энэ дээр санал нэг гэж хэлсэн байна. За тэгээ баярлалаа. Тэгээ миний хувьд бас ингэж бодож чинь хамгийн түрүүнд ер нь бол энэ чухал сэдэв маань энэ сэдэв бол хамгийн эхнээсээ л ерөөсө хариултаа өгсөн юм шиг санагдаж байна. Жаргалан тогш маань нөгөө нэг мэдлэггүйгээс олж энэ арт түмэн одоо сүрж байна. Одоо олон асуудал гаргадаг гэж. Тийм учраас нэгэнт одоо бүр эхэлж байгаа залуучуудад бол мэдлэгтэй байх хэрэгтэй. Гэр бүлийн талаар олон талын мэдлэгийг одоо олох хэрэгтэй. Гэхдээ тэр залуучуудад хэн хүрэх вэ гэвэл бид одоо энэ багш нар л хүрэх байгаа тийм ээ. Тэгээд ялангуяа нийгэмд яг сургууль дээр заадаг л ахaltaа гэхдээ тийм сайн бол зааж чадахгүй гэж би бодож байна. Харин чуулганд энийг маш сайн заах хэрэгтэй юм болоо гэж бодож байна. Ялангуяа христийн чуулган энэ тал дээр гэр бүл салтыг зогсоохын тал дээр ялангуяа энэ салтыг байхгүй байх тал дээр илүү сайн зааж өгөх хэрэгтэй. Тэгээд зааж сураад тэр хүмүүс шийдвэрээ гаргаж маш сайн сонголтыг хийж одоо хормыг орох хэрэгтэй болоо гэж бодож байна. За миний хувьд бол бас сая нэлээд иймэрхүү зүйлийг бодлоо. Ер нь бол хүн мэдэх хэрэгтэй. Мэдлэгийг нь хүнд хүргэх хэрэгтэй. Тэн дээр манай христчд маань яг энэ жагаах шиг бас ийм зөвлөгөө өгдөг хүмүүс маш олон байх хэрэгтэй. Ялангуяа бас библийн сургууль сураад пастор болж ирээдүйд одоо үйлчлэх хүмүүс энэ талын зөвлөгөөг маш сайн өгдөг байх хэрэгтэй. Өөрсдөө бас үлгэртэй болох хэрэгтэй гэсэн ийм саналыг гаргаж байна. Миний хувьд бол ярих зүйл энэ байна. Тэгээд жага багш маань бас сүлийн хормыг бас танд үлдээе. Та бас
За маш их баярлалаа. Тэгээ өнөөдөр энэ сайхан нэвтрүүлэгт оролцуулах боломжийг олгосон бас залуучуудаа баярлалаа. Эзэн талархаж байна. Бурхан үнэхээр алдарших болтугай. Тэгээд үнэхээр яг үнэнтэй эзнийг таньж мэдэх мэдлэг, тэгээд бас гэр бүлийн харилцаа, өссөн орчин ямар одоо зүйлүүдээс бид нар одоо сэтгэл зүрхэндээ шарах авсан те. Яагаад би одоо энд дуртай бас яагаад дургүй болсон олон учир шалтгаануудаа бид нар мэдэх үед бол бидний одоо яг ингээд нүдний те шил өөрчлөгдөөд тэгээд ертөнцийг харах те олон зүйлүүд дээр өөрчлөлт ордгоо гэдгийг бас амьдралаараа сураад судлаад явж байна. Тэгээд залуучуудыг бас хараад маш их бахархаж байгаа. Залуучууд маань маш их одоо энэ сургалт уулзалт зөвлөгөөнд их оролцож байна. Тэгээд амьдралынхаа хариуцлагатай байна. За миний үеийнх бол бас нийгэм маань арай өөр байлаа. Одоо бол энэ цаашид ертөнц гэсэн аюул хэрэгтэй олон мэдээллүүдийг өгж байгааг харахтаа бас одоо зохион байгуулж байгаа залуучуудаа маш их талархаж байна. Та нар маань бол ингээд түүчээлээд ингээд бас олон хүмүүсийн амьдралд өнөөдөр энэ нэвтрүүлгийг сонсоод олон хүмүүс бас нэгийг бодож хоёрыг тунгааж байгаа хаа гэж бодож байна. Хэдийгээр богинохон цаг хугацаанд маш олон зүйлийг ярьж болох амжихгүй ч гэсэн багахан зүйлийг ч гэсэн бас өөрийнхөө сурч мэдсэн бас үзэл туулсан амьдралаас бас хуваалцах боломжийг олгож та бүхэн маань зохион байгуулж байгаа энэ одоо ажил үйлс бол үнэхээр эзний дотор бол бахархалтай байна. Тэгээд эзний хийж байгаа одоо энэ та бүхнээр дамжуулаад хийж байгаа энэ зүйлийг харахтаа үнэхээр Монгол бол цэцгэлэн хөгжиж дэлгэрнэ. Монгол гэр бүлүүд үнэхээр гайхамшигтайгаар дэлхийд бас өөрсдийнхөө бас сайн сайхныг харуулan эзнийг гэрчилсэн сайхан ирээдүй бидний өмнө байгаа гэж найдаж байгаа. Тэгээд бурхан алдарших болтугай. Тэгээд Монголын гэр бүлүүдийн дээр эзний цог жавхлан гэрэлтэх болтугай гэж өрөөж байна. За маш их баярлалаа. Монгол чуулгануудын дээр ч гэсэн эзний цог жавхлан гэрэлтэх болтугай. Үнэхээр Монголын гэр бүл болгон үнэхээр хүчрхэг одоо гэр бүлүүд болгон дэлхийд даяар үнэхээр гэрчлэгтэй амьдрах болтугай гэж бас өрөөж байна. Амен. Баярлалаа. За тэгээд ямар ч байсан энэ удаагийн 6 дахь ярилцлага маань их халуун дулаан сайхан болж өрнөлөө. Ялангуяа гэр бүлийн тухай ярьсан болоод ч тэр хүмүүст их ойр дотн сайхан байсан юм шиг байна. Яг гоо та тийм сэдвээр ярьсан ч гэсэн дуусах үедээ бид нар тийм ээ маш олон зүйлээр санал нэгдэж бас сайхан дуслаа. Жагаахтаа бас маш их баярлалаа. Ийм орой тийм ээ ядарсан байна. Эзний өдөр тэгээд цаг 30 минутыг бидэнд зориулж ярьсан маш их баярлалаа. Олон залуучуудад хэрэгтэй мэдээлэл өгсөн байна. Тий. Намайг жаргал гэж их дуудах одоо дуудаасаа гэж хүсдэг тий. Би чинь жагаа гэдэг нэрээр ямар ч утгагүй тунхлалгүйгээр 24 жил архины асуудалтай их зовлонтой хэцүү амьдралаар амьдэрсэн шүү дээ. Харин одоо нөгөө жаргал өгшээ, жаргалаа гэх үед миний амьдрал энэ үг нь айгүй утгатай тунхлагдж байгаа байхгүй. Бидний эзэн ч гэсэн үгээр хорвоодлыг бүтээсэн тий. Тэгэхээр одоо болж игэл жаргал гэдэг нэртэй хүмүүсийг жагаа гэж дуудаасаа. Тэгээ жаргалаа гэвэл их зүгээр гэж санагддгийн. Тэгээд хэдэн талангүй ярьсан дуучлаараа тэгээд ямар ч хэлсэн нэр айгүй утгатай тий. Энэ талаар ч гэсэн би бас их ярьдаг, бас их судалж байгаа. Нэр үг ямар их чухал утгатай юм бэ, тунхаглалтай юм бэ гэдгийг бас харахтаа маш их суралцж яваа. Тэгээд түүнээрээ бахархаж байна. Та бүхний ажил үйлс үнэхээр дэлгэрэх болтугай. Та бүхний энэ ажил үйлсээр дамжуулаад эзний сайн мэдээ бас үнэхээр түгэн тунхаглагдах болтугай гэж ирэж байна. За баярлалаа. За бас оролцсон төгсөөдөө бас баярлалаа. Өнөөдөр бас цаг гаргаад бас бидэнтэй хамт яасан баярлалаа. За тэгээд баярлалаа залуучууд. Группийн маань хамт байсан одоо лайв үзэж байгаа хүмүүс, дараа үзэх хүмүүс тэгээд бүгдэнд нь баярлалаа. Бүгдээрээ сайхан амарцгаарай. Дараа уулзцгаая. За манай хэд гарахгүй төр хүлээж байгаарай. Нэг зураг дараах тий. За